За сайн байцгаана уу. За өнөөдөр би та бүхэндээ анхныхаа дугаарыг танилцуулж байна. За энэ дугаартаа би Монголынхон эзэнт гүрний өв дээдсийн агуу их жанждын удирдагч нарын дайн байлдааны уруухан тактикийг танилцуулж байна. Тэгээд одоо өөрийн дотны янд түүх сонирхогч уян цэрэнгээ урьж авчирлаа. За энэ өдрийн мэнд хүргье. За энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийн энэ юуны төрөнд одоо энэ дайн байлдааны тактик бэлтгэхийн тулд одоо Английн эрдэмтэн Саундерсын Монголын байлдан дагуулал гэдэг номноос одоо иш татж байна. За тэгээд дараад нь одоо түүхийг бүтээсэн хүмүүс гээд Батааны байлдан дагуул гэх энэ номноос иш татж байгаа. Өшөө олон номнууд байгаа. Тэгээд өнөөдөртөө бол бусдыг нь одоо юугаар үзүүлээ. Өнөөдөртөө энэ хоёроо авчирж авчиад тэгээд ер нь байлдааны монголчуудын тэр одоо яаж ялаад байсан, яаж дийлээд байсан, цөөхөн цэрэгтэй атлаа, яаж олон цэрэгтэй байсны цэргийг дийлээд байсан. Тэр талаараа ярилцах гэж байна. За энэ Монголын байлдан дагуултын ер нь бол энэ нүүдэлчдийн байлдан дагуулт бол бүр хөнөөгөрнөөс улбаатай. Хөнөөгөөс өмнөх ч бас. Яагаад гэвэл энэ бол дайн байлдааны нийгэмтэй ард түмэн тал нутаг өөрөө дайн байлдааныг шаарддаг байсан. Бэлчээрээс шалтгаалж. Бэлчээрийн муудал цаанаас болж хоорондын зөрчилдөөн. За тэгээд одоо эд мал булаацалтахаас ахуулаад бас хоорондын зөрчилдөөн. За тэгэл ер нь өшөө цаашаага явах юм бол их зөрчилдөөн их гарна. Тал нутагч нь өөрөө маш харгас ширүүн багш муур амьсгалтай газар нутаг. Энэ газар нутаг дээр зөвхөн тэмцэгчд. Тэгээд бааtruуд хөлөг бааtruуд л амьдардаг. Өөгдөл нь тийм юм. Тийм газар нутаг болохоор энэ нутаг дээр төрж өссөн бүх хүмүүс бүгдээрээ дайнч амьдралтай болсон. Дайнч амьдралтай болохгүй бол одоо тал нутаг бол хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Сайхан сууд ухаантныг их одоо уран зураачийг, уран бичлэгийн хүнийг, авиастныг, зохион бүтээгчийг ч гэдэг юм уу тийм ээ, яруу найрагч, баар урлаач гэдэг юм уу ийм авиастныг тал нутагт хүлээн зөвшөөрөхдөө төдийлөн маш хэцүү. Тал нутаг өөрөө ийм ширүүн догшин байдаг. Тэмцчээж амьдрахгүй бол энэ газар нутаг дээр амьдрахгүй шүү гэсэн өгөгдлийг тал нутаг өөрөө өгдөг. Тийм болохоор энэ нутагт төрж өссөн бүх хүмүүс бүгдээрээ дайчин байдаг. Энэ бол тал нутгийн морьт дайчдын үлгийн нутаг юм аа. За тэгээд ингээд түүхэнд нэрээ үлдээсэн мөнгө жанжтууд бол төрцгөөсөн. За тэгээд тэр үед одоо тэг эрэгтэй эмэгтэйгүүд бүр багаасаа тийм ээ. Хар угаасаа морин сурж, харууд сурахаас өсвөлээ тийм ээ. Тийм байсан баг тийм ээ. Өнөөдрийн битээр ярих байгаа гол сэдв бол Чингис хааны энэ удирдагч жанжид одоо ямар хүмүүс байсан, тэднийг удирдан зохион байгуулж яаж тэгж удирдлагын доор байлгаж чадаж байсан гэдэг үл их хүмүүст их сонирн байх тийм ээ. Сонсож байгаа. Би бол одоо энэ сонсож сонирхож сурж мэдгэж байгаа хүмүүсийг төлөөлөд удаа би танаас ганц хоёр асуултууд асуух бах. Яг одоо 9 өрлөг жанжин гэдэг тийм ээ. Тий. Яг ямар хүмүүс байсан та нэг нэрүүдийн одоо хамгийн за тэгээд яг хөө тэгээд бүгд хүчтэйг бол бүгд хүчтэй. Тийм баг. Авиас чадвартай бол бүгд л авиас чадвартай. За энэ олон дундаас 9-ийг сонгоно гэдэг чинь бас. Юугийн сонгоно? 9-ийг нь сонгоно. 9 хүн тийм ээ. Ер нь яагаад заавал 9 байх хэрэгтэй юм бэ? Эсвэл одоо манай олон байвал илүү өчрөгч байх байсан. 9 биш одоо 10 байж байгаа болоогүй. Тий одоо 20 30 байж байгаа болоогүй. Чингисийн 11 өрлөг жанжин гэж яага болоогүй юм тийм ээ. Тийм ээ. Тий. 9-ийн тоогоо манай хаан бэлгшээдэг. Зөв. Энийг би сайн мэдэхгүй.
Тухайн өдөр 9 доо Тухайн бэлгэлдэг үедээ байсан өөрөө уу үгүй юу гэдгийг. Тийм. Яаж мэдв тий. Ямар ч байсан энэ олон жилийн хугацаанд хар залуугаас нархуулаад хамтдаа мөр зэрэгцэж тулалдж байсан хүмүүсийн дундаас 9 шигшигдэж л гарч ирсэн. Өөрийг нь амьдад. Чингис хаан өшөө олон нассан бол дахиад нэг өрлөг жанжин шилэгдэж гарч ирэх ч байсан байх. Тийм. Тийм. Өшөө нас нь уртсаад байсан бол дахиад бас нэг жанжин өөрийг нь байхад нь 9 өрлөг жанжин ямар ч байсан шилэгдэж гарч ирсэн. Тэгэхээр чин бүгдээрээ одоо бид нар чин эрдэм чадлаараа ялгарч гарч ирж байгаа. Тэгэхээр чин 9 өрлөг жанжинтай 4 хүлэг баатартай 4 хошууч жанжинтай 88 гавьяатантай. За эзэн Чингис хаан. Гэтэ сая 88 гавьяатанд чинь бүгдээрээ бас жанжтууд шүү. За тийм байх. Бүгдээрээ жанжтууд. Тэгэхээр чин бүгдээрээ мундаг байгаа. Одоо ингээд сорхон шар зэлмэ борч гэл явж байгаа шүү дээ. Хубилай, зэв, сүбэдэ. За тэгээд одоо чүрхний бороо хуул гэл бөө шихэн удаг 9 өрлөгтөд орж байгаа. За ингээд одоо энэ жанжтууд бүр ардын ан иргэдийн жанжин Хэрэгүү Баатар гэж хүртэл орно. 9 өрлөг. Энэ Хэрэгүү Баатар гэхэр зэрэг хүмүүс гайхаад байгаа байна. Чинь ан иргэдийг дайлаар мордоод өөрт нь дагаар орж ирсэн. Мундаг жанжин л да. Тэр чинь энэ 9-ийн доор цаашаа салбарлана. 9 одоо төмний ноён энэ төмчин доороо мягны ноён. Мягны ноён доошоо 100-ын 100-ын доошоо 10-ын гэдэг. 10-ын системээр явж байгаа. Системээр. Хамгийн бага нэг чинь ларвт бол тарах гэдэг тийм үү? Тий. Зөв. Гэтэ энэ сони юм аа. Яг эзэн хааны үед бол байгаагүй. Бүр дээр үед хөнөөгүй үед л байсан. Зөв. Тэр чинь бол Чингис хаан өөрөө зохиогоод энэ системийг бий болгоцсон юм биш үү шүү дээ. Манай агуу одоо жишээлбэл одоо хүннүгээс магадгүй хүннүгээс өмнө байсан юмыг л одоо гаргаж хайранда хэрэгжүүлж эхэлсэн байна тийм үү? Энэ системийг. За. Хүнүү модон шануу чинь 24 төмттэй. Түүхэд бичигдсэн байгаа. 24 төмттэй гэдэгтээ их сурвалж бас авдаг шүү дээ тийм ээ ер нь. За. 240 мянган зэрэгтэй л байсан. За 24 төмт. Нэг төмтийг 10 мянга гэж үзэж байгаа бол 240 мянган зэрэгтэй. Хүнүү гүрэн өөрөө. Одоогоор ярих юм бол их бага тоо. Тухайн үедээ шилэгдэж ирсэн баатруудыг бодох юм бол маш их тоо. Нэг цэрэг нь хэдтэй тэнцхээр гэмээр. Тэр чин зэрэг маш их тоо болж таарч байна. Тэр чин тооны олонд нүүдэлчд хизээч чухалчилж байгаагүй. Чанарт чухалчилдаг байсан. Цөөхөн зэрэгтэй мөртлөө олон зэрэгтэй дайснуудыг бэлчдэг. Чингис хаан өөрөө хэлсэн байдаг тийм ээ. Олноос олон гарц гарна, цөөнөөс цөөн гарц гарна гэж. За энэ утгаараа байгаа юм байна. За. Тий. Тэрс Туазын нүүдэлчдийн нутаг дээр ер нь саяхныг болтол 20 дугаар зууны хүртэл хүн амын тоо сая хүрэх юм шүү дээ. Энэ бол сүүлснаас л сүүлд. Жохоо иргэншил бий болсноос хойш шүү. Суур амьдрал. Тий суур амьдрал руу л оруулснаас болж энэ хүн амын тоо очирсан. Зөв. Хувьсгалаас өмнө бараг ер нь 700 мянган гаруй хүнтэй тийм байсан гэж хүн амд энд үзхөөтөл байсан. Тийм. Тэгээд дараад нь 1962 онд 1 сая 1988 онд 2 сая хизээ байлаа 3 сая хүрсэн 2000 онд ч 3 сая 3 сая 400 болсон байна. Тий. Тухайн үед одоо эзэн Чингис хааны үед хүн амын тоо сая хүрээгүй. Гэхдээ шилдэг хүмүүс шигшигдэж амьдардаг. Нэгдүгээр төрлөө байгалийн шалгарлаар гэж хэлчих болох юм тийм ээ? Болно. Нэгдүгээр төрлөө байгалийн шалгарлаар хүн болно. Тийм. За хоёрдугаарт нийгмийн шалгарлаар насан зогсож амьдрна. Гуравдугаарт тал нутгийн шигшээгээр. Тэр чинь энэ болохныг даваа гараад ирнэ. Ер нь бол айхтар хүн гарч ирнэ. Тийм. Тэр 9 өрлөг бүгд тэгж гарч ирсэн. Гэж жанжич чинь тэгж гарч ирсэн байна тийм ээ. Өөрөө ч Чингис хаан тэгж. Тийм. Чингисийн үрээлэн байгаа хүмүүс ч гэсэн өрсөлдөгч нар ч гэсэн дайснууд нь ч гэсэн өөрийн тал ирж гисэн тэгж гарч. За энэ хүмүүсээ ингээд сонгож авсан юм байна. За энэ хүмүүсээ өөртөө үнэнч байлгах хэцүү. Өдөрт нь зохион байгуулах хэцүү тийм ээ. Одоо 9 хүнээр 9 өөр даалгавар өгч 9 өөр ажил хийлгэнэ гэдэг бол нэг хүний хийх ажилд бол бас хэцүүтэй тийм. Одоо компани удирдлагын систем бас юу байдаг шүү дээ тийм ээ. Нэг одоо захирлал доор олон менежерүүдтэй ингээд ерөөл нэг тийм том бүтц байгаад байдаг шүү тийм ээ. За энэ 9 энэ өрлөг жанжтыг өөрийнхөө удирдлаганд байлгаж одоо үнэнч байлгах одоо гол нууц нь юу байсан бэ та?
Наад чинь нэгдүгээр ухаан мэд сэтгүүлэх гэж байгаа тийм ээ. Нэгдүгээрт өөрийнхөө 9 өрлөг гэдэг чинь 9 удаа осолдовч үл хилэлцэх ялтай гэж хэлж байгаа. За 9 удаа нөгөөх нь урууж болно шүү дээ. Тэгтээ ялгүй. Гэтэ Өршөөнө гэсэн. яахчгүй 9 удаа Өршөөнө гэсэн. За 9 удаа амар муу, нэг удаас айгүй муухай орвол, хоёр дахь удаага муухай орвол гэсэн чинь 9 удаа 9 болохыг нь хүлээх нь шүү дээ. За 9-өөс хэтэрсэн шүү өгшөө гэсэн юм бол байхгүй шүү дээ. тийм ээ тийм. Тэгэхээр хизээж урахгүй үнж хүмүүстэй ийм шагнал гэж байна. Тэгтээ тэр 9 өрлөг нэг ч удаа орсон тийм бол түүхэнд бичгтэйг гараагүй юу? Гараагүй. Ер нь бол Чингис хаан бол урвалтыг үзэхгүй шүү дээ. Ямар ч хаад уралтыг Үзэхгүй. үзэхгүй. Хувь хүн ч уралтыг Тийм үзэхгүй. ер нь бол хүн тийм үзэхгүй. За Тэгэхээр яаж юм? Хүний түүхэнд ямар ч агуу Харигс тогшин хаан бай, эсвэл Харигс тогшин дарангуулагч бай. Хайр найргүй шийтгэжсэн. Харин инэрэнгүү хамгийн ховор тохиолддог инэрэнгүү хаадууд их ховор тохиолддог байсан юм. За. Тийм хаадууд өршөөж инэрж уурчдаг гэсэн мэтлээ хизээч бүр нэгэн ч уралтыг л өршөөж байгаа. за. Тэр уралт гэдэг чинь бас айхтар хатуу ял болж таарч шүү дээ. Тэрнээс гарч байгаа үр дагавар Үр дагавар. бол бас чангалтай тийм ээ. Тий, Хэдэн ч хүний амнасаар хогч магадгүй. Хятадын их сурвалжид бол хэн нэгэн түшмэд урах юм бол гэр бүлэрийн цаазалдаг байсан. Яг л энэ хүний генд урагчийн одоо цус байгаа болохоор үр ачнараас нь бас эх орноос урагч нэг заавал төр. Тэгэхээр юм муу генийг тий муу удмыг устгах гэсэн тийм энэ эртний хятадын бодлого. Энд чинь мохор сүсэг биш. Хідэн үеэрээ батлагдаад ирсэн амьдралын туршлага. Эзэн хаан энэ надад үеийн үед үнж зүтгэн гэдгээ мэдээд 9 удаа үл хилцэх гэдэг чинь би чамайг таньсан. Яста чи 9 удаа байтугай чи нэг ч урахгүй гэдгийг чинь мэднэ гэд өгч байгаа юм. Харин энэ хүмүүс өөрсдөө айгүй мундаг жанжид. Чингисээс ч мундаг. Зарим нь жишээ нь Сүбэдэгээс ярих юм бол зэв нь бүр өөрийг нь харж исэн юм шүү. Үзүүг нь харж исэн юм шүү. 6 даа. Тий. Тэгэхэд яаж юм? Итгэл үзүүлж штэ. Яаж олж чадаад байна? Их хааны тийм юу гэдэг штэ. Тэр ертөнцийг эзлэх гэж үзээгүй. Би улсыг байгуулахыг хүссэн. Гэхдээ улсыг байгуулахад ч дэлхийд дахныг төвшөтгөн захирахад ч ганцхан зарчмыг би баримталсан. Хүнийг эзлэхийн тулд сэтгэлийг эзлэх. Сэтгэлийг эзлэхийн тулд би энэ хаал тааж. Тэгэхээр энэ хүмүүсийн их хаа маань өөрөөсөө мундаг хүмүүсийн сэтгэлийг нь эзэлж байсан. Нөгөөдөлд нь сэтгэлээ эзлүүлсэн хүмүүс. Өөр яг байлдвал бараг хэрнээ өөрөөс нь ч мундаг. Ихтэй удирдахч байж магадгүй. Тийм үү? Чадвартай. Бүгд удирдахч нар. Угаасаа. Бүгд мундагуд. Харин энэ бүх мундагуудыг өөрөө удирдах чинь гэдэг чинь өөрөө бараг хэрнээ юу ямар одондоо төрсэн гэмээр л хаана л да. Тэгэхээр энэ хүн бол дан ганц Монголын төдийгүй өөр дэлхийн хүн л байна. Тийм. Дэлхийн мянганы хүнээр мянганы хүнээр бүр ингэж тодруулж ирсэн хаа. Тэгэхээр ийм хаан ховор тохиол. Ийм хүн ер нь тийм ээ. Одоо дахин мэдгүй хэдэн мянганд нэг гардгийн 1000-д нэг төрдөг юм болов. Гэтэл одоо энэ хүн чинь хүмүүсийн сэтгэлийг өөртөө татдаг. Одоо минь таны төлөө зүтгэе. Тэр хүн хүнийг таних чадвар бол агуу шүү дээ. Тийм. Хүнийг хараад ингээд одоо баг хөдөлч хүнд гаднаас нь хараад нүднийх нь далдрах харцыг хараад л за энэ хүн дотроо юу бодож байна тийм ээ? Энэ үнэн шудраг хүн үү, сууртай хүн үү, удирдахч байж чадах хүн үү үгүй юу гэдэг одоо зөв баг хөдөлч хүнд хараад таньдаг хүн тийм ээ? Дараа нь ярианаас нь мэднэ, дараа нь үйлдэлээс нь мэдэрнэ тийм ээ? Өмнө нь ямар үйлдэл үзүүлж ирсэнс нь мэдээд таньж шүү дээ тийм ээ? Хүн тэр чадвар юм. Настаа эцгээсээ өнчирсэн шүү дээ. Ихтэй одоо эцгээсээ өнчрөөл бурхан халдванд аргаа бараал амьдэрсэн шүү дээ. Тэгж байхдаа тэгж хар багаасаа 9 настайгаас авахлаад өсөж имдийхтэй хүний ивийг олж альва арга ивийг олж амьдралынхаа туршлагаар суралцж өссөн. Өгдөл нь бас тийм байсан бол та. Яг гоо тэр эцэг нь хэрвээ тэнгэрт халаагүй бол татар торлогдоогүй бол бас л нэг эцгийгээ залгамжлал нэг аймгийн зохиолч болоод үлдэх байсан биз. Чи багаасаа нөгөө тийчээс бүр тгээсээ хэлсэн хүн байхгүй. Өгөгдөл нь тэр байна. Тэгээд хүнийг өөртөө 8 шарга хайж явахдаа боорчиг өөртөө яаж андаа олж авч штэ боорч хамттайгаа нөгөөх нь хамт мөр зэрэгцэж явж байгаад юм сумаар
Адууны хулгайчтай нь харуулцж байгаа л буцаж ичсэн. Ингэж хүнийг олж авч чинь, зэлмийг олж авч чинь, тийм ээ. Дайсан дундаас нөхрөө олж авч чадчих. Энэ хүний бас их авьяас. Манай агуу хааны бол авьяас. Төрмөл авьяас. Дээр нь амьдралынх нь туулсан. Өөрөө бас их мундаг зохион байгуулалттай байлддаг хүн. Нөгөөдүүл нь юмыг хийгээд өөрөө ард нь шатар тоглоод байсан хүн биш. Өөрөө бас цэргээ оройлж, мандайлж, урд нь явж исэн. Яг уу дайн хөгжих тусам Наполеоны үед, Суворын үед за энэ кавалери оруулах, за каньон оруулах тийм ээ, за морин цэрэг оруулах, инфантри, явган цэрэг оруулах, өхөр буугаар тэндээс нь буудаадах гэд ард талд шатар нүүдэг баг. Тийм. Жанжид бол хизээч цэргийн өмнө явахгүй. Харин энэ үед дээр үед Чингис хаан яаж исэн бол өөрөө мандалж явжсэн. тэргүүн магнад явж байсан уу? Явжсэн. Өөрөө залуугаасаа том эрсдэл шүү. Маш том эрсдэл. Александр хааны Тэр удирдахчгүй бол яг хөө зэрэг харин сүр шүү дээ. Тэр том эрсдэл гарч ирсэн. Уул нь бол миний бодлоор бол зүгээр яг юм л болж. Жанжуу хүн бол цэргийн урд тэргүй үнэнд дайнд явах ёсгүй. Эсвэл Наполеоны үеийг ардталт нь шатраа нөх ёстой тийм ээ. За Чингис хаан тэгжсэн юм байна. Тийм бүр Александрын үед ч гэсэн дээр үед манай өмнөхцөнд Александр өөрөө цэргээ удирдаал явж исэн, Юлий Цезар бас цэргээ удирдаал явж исэн ч гэх юм Ромын Македоны жанжид. Тэгээ дараад нь хүнүүгийн үед ч бас ингээл модон шайнууч нь оройлол явж явах жишээ те. Яг гэвэл энэ нүүдэлчдий ч оройлж орохгүй болвол үлгэр жишээ болохгүй л. Тий. Үгэнд ордог. Зөв. Оройлж л орно. Юм өөрөө байхгүйсэн байж яагаад байгаа гэдэг нөгөөдөл дараад асуудал үүсэн шүү дээ. Тийм бас байж болох юм. Тий. Өөрөө байгаагүй байж яагаад ингэж байгаа юм бэ? Заавал оройлно. Энэ жанжид нь ч гэсэн өөрийнхөө цэргүүдийг оройлно. Оройлдог байсан уу? Нөгөө Өсөрлөг маань өөрөө оройлдог. Энэ хүн маань тэгээд бол тухайн үеийн их сурвалжуудаас бичигдсэн байна тийм ээ. Тий. Судлаачдын. За тэгээд энэ их хааны одоо Монголын цэргийн одоо их хааны зөвхөн Чингис хааны биш шүү дээ. 9 өрлөг жанждынх нь өөрсдийнх нь цэргийн бас нэг тактик байгаа шүү. Ямар тактик гаргах уу гэж дайсантайгаа цөөхөлтнө мөртлөө байлдахдаа ямар тактик хэрэглэх үү гэдэг. тэр талаар ярьж өгөөч. Тий, одоогийн судалгаагаар бол нохоо хэрэх гэдэг тактик байна. Нүүр дээрээс насгах, харган зорчих, нуур байрт байлдах, цүүц хатгаа хатгах, альгинчлах, дэрлэгэх, тойрох, шивээлэх, хороолох, хүрээлэх, цадсан одны жагсаал, бүгэх, огж атгах, цовруулан цохих, номон түлхүүр байр хийх, бугс хичүүр байр хийх гэх мэтийн маш олон цэргийн тактикууд. Цэргийн тактикууд байгаа. Маш олон ийм тактикаар бол байлдаж ирсэн. Энэ Алтан улс руу бүр анх Тангад улс руу дайрахтаа байгалийн хүчийг ашигласан. Тангууд улс чинь хэрэм цайзаа бэхэлчээд орохгүй ерөөсөө ойртуулахгүй болохоор зэрэг ойрхон гол руу байсан голыг нь усыг бооцсон. Хэрэмлүү нүсэх гэж байгаа юу? Тий. Тэгж яагаад голдролыг өөрчлөөд хэрмийн чиглүүлж байгаа. За. Усын боогоодох чинь нөгөөт чинь нэмэгдээд идэг. Ус нь нэмэгдээд дүүрэл байгаа шүү дээ. Тэгээд нэг задлах нь байна тийм үү? Тий. Тэгээд бараг ер нь бүтэн сар усыг ингээ нэмэгдэх тусам өөрөөсөө мод тавиал. Ингээд далан бариад гэсэн. За. Нөгөө тангад нь бид нар л дайрах юм болов уу, үгүй юм болов уу гэж гайхаад байдаг. Тэгж байгаа л нөгөө бэхлэлт модыг ерөөсөө л нэг юм ансан юугаар нэг ганц чагт мод байгаа шүү дээ. Тэр модыг нь түлхэн унгахад бүх дараалан бууж байгаа шүү дээ. Тий. Тэр их усны хурж ирж хагаад яг нөгөө тангуутын хэрэм рүү онж байгаа. Энэ чинь эсрэг говийн эсрэг цөлрөх газар болохоор хэрэм болвол мэдээж чулуу хадаар барьсан юу л бол шавар элсээр барьсан тийм л усан тул төвсөргөл байсан баг. Шавар тэрийг судалсан байна тийм ээ. Тий. Тэр яаж ус дүүргэж ягаад цацчихж байгаа. За. Тэгэхэр чи зэрэг нөгөө хэрэм чинь оногдноо. Усны хүчээр оногдно. Ус нэгэд оногдсон бол яг заавал цөмцөх бол. Ус өөрөө тийм хүчтэй. Ус л хүчтэй тийм. Тангуудын нэг хэрмэг тэгж эвдэж дайрч ирсэн. За дараад нь Алтан улс руу дайрахтаа болохоор зэв жанжны цэргүүд өөрсдөө анчин гэдэг арга хэрэгжилж лээсэн. Очоод өдөөчдөг. Дайснаа өдөөдөг. Тэгж яагаад гаргаад ирдэг.
Хэрмээс нь гаргаж байгаа юм уу? Тий. Эцэнхий морьдоо харуулдаг. Сул талыг харуулах юм Тий, биш. сул талдаа харуулдаг. Буцаа зүхтах ч юм уу тийм ээ. Тий. Өн чинь ийм эцэнхий морьдтой байна. Ийм одоо хугархаа сум нумаа тавьчихдаг. Би зэвсэг нь ийм байна гэсэн ойлголт тавина. Дунгт нөгөөдөл нь цэрэг аваад гараад ирнэ. За уучлаарай. Өөрлөг байна. Энэ буцаж зүхтах тактик гэдэг маань бүр би нэг хальт хийсэн. Бас өдөрчийн газар зүгтдэг гэж байгаа шүү дээ тийм ээ. Ихтгэл үнэмшил төрүүлэхийн тулд тийм ээ. Тий, өдөрчийн газар. 2 өдөрчийн газар хүртэл зүгтдэг байсан гэж. 3 өдөрч зүгтэн тийм ээ. Тий. Тэгэхээр нөгөөдөл хойд техник бааз хангамжаас тасраад араас нь хөөхөр. Яг уу. Төв Азийн нүүдэлчдийн дунд явган зэрэг гэсэн ойлголт байгаа. За бүгд морд. Ер нь Талчдын улсч бай, Монголын улсч бай, бүгд л морин зэрэгтэй байсан. Морин зэрэг. За явган зэрэг байх боломжгүй. Үгүй энэ тал нутгийг яаж явган туулах боломжгүй. Мориор л яв. Зөвхөн мориор л. Тийм болохоор зэрэг ер нь морьт дайчдын өлгийн нутаг гэдэг байгаа чинь морины нуруунд дээр төрж, морины нуруунд дээр хөтгөл тавилантай л ийм ард түмэн. Тэр явган зэрэг гэсэн ойлголт байгаагүй. За. Тэгэхээр харин энэ сууршмал ард түмэн чинь явган зэрэгтэй. Одоо энэ хятадын зэрэг хэрэм цайзаа хамгаалж байгаа тийм ээ. Тэгээд хэрэм цайзаа хамгаалаад дээр нь гарч байгаа л дээрээс нь нумсам харуулах халуун одоо ус тос шилтгэж гэдэг юм уу? Ийм маягаар. Тэр яаж хэрэм цайзаас нь гаргах хэрэгтэй. Зөв. Эхлээд гаргах хэрэгтэй. Өдөх. Тэр заавал өдөөх зэрэг. Тэгээд өдөөж ягаад гарна араас нөгөөдөл нягт явна шүү дээ. Явган зэргүүд, морин зэргүүд явна. Нутгийнхаа гүн рүү оруулаад байна. Оруулаад байна. Хангамжаас нь тасдаж байна. Арын алднаас нь тасалж байгаа. Одоо нөгөөдөл нь дайн ялгаглаар дуусах юм бол явган зүхтаан шүү дээ. Морьтой гүйцэж очиод араас нь цавчих чадлах асуудал үүснэ шүү дээ. Тэр ингээд өөрлөгөө татуулаад явуулаад байна. Тэгээд Алтан ордны улсыг дайлаар мордоход нөгөө 9 үрлэгийн маань алтан улсыг одоо зүрчтэй л улс тийм ээ. Хин жанжилж, монлайлж явсан. Энэ маань ойролцоогоор хэдэн оны үе үлээ газар нутгийн байршил нь хаана үлээ? 1219 онд алтан улс руу дайрсан. За тэгээд Зэв, Сүбэдэ, Хувлаа, Чимба энэ жанжингууд бол дайрж ирсэн. Хувлаа гэдэг маань одоо Ён гүрний хувлаа биш шүү дээ. Жанжин хувлаа. Өөр жанжин хувлаа байсан. Зүгээр адилхан нэртэй. Нэр адилхан. Бэлэн гэдэг нэртэй хүн олон байдаг. Буян цэрэн гэдэг хүн олон байдаг гэдэг шиг л багчаа. Амьдаа нь. 6 7 байгаа. За энэ юм тий. Тэгэхээр яаж энэ одоо алтан улс гэдэг чинь эртний зөрчлүүдийн байгуулсан улс. Тий. Зөрчил үндэсний байгуулсан. Одоо сууршмал байдалд орж байгаа нүүдэлчин. Хүмүүсийг бас яг зарим хүмүүсүүд мэдэхгүй шүү дээ алтан улс гэж юм. Хятад гэж ойлоод. Эдгээр чинь бол манж нар үстэй. Манж хамиргангууд. Сүүл манж мандсан. Тэрнээс хамиргаан тунгус тийм ээ. Тунгус хамирган. Тий. Ийм үндэстэнгүүд яг сүүлийн үедээ бол манжууд шүү дээ. Манж гэдэг нь бас манжи өгд дээд шүү дээ тийм ээ. Тийм манжи өг бас л нэг хэсэг л их хянган нуруунаас цаашаа нутгалж байсан. Зөрчин ухсааны, хамирган ухсааны л нүүдэлчил. Энэ үед зөрчингүүд оройлсон байна. За. Тий. Тэр чинь бас нэг соёлжч байсан. Одоо нүүдэлчил байхгүй юу? Тийм ээ. Нэг соёлж. Амчин, загасчин нүүдэлч хүмүүс байсан тий. За, Зэв, Хувлаа. Тэгээ Чимба жанжин, энэ олон жанжинд зэлмэж орно. Боорч бүгд л орцгоож байгаа шүү дээ. Энэ юунд бол Зэв ерөнхийдөө оройлж орсон. Алтан улсын нийслэл гэдэг чинь одоогийн Бээжингийн ойролцоо. Жумдүү хот. Сүүлд Хувлаа хаан Бээжин. Одоо Жумдүү нэрээр байгаа юу? Жумдүү одоо Даатунаас жоохон цаашаага байгаа. Ямар ч гэсэн одоогийн Бээжинтэй л их ойролцоо хот. Алтан улсын нийслэл Жумдүү хот. Энэ Жумдүү рүү чинь дайрч байгаа. Эхлээд цагаан арим руу дайрч байгаа. Цагаан арим руу ингээ божигнуулж байгаа цэргийг нь гаргаж. За энэ яадаг вэ гэвэл их сонир. Цэрэг татлаа. Хамгийн ядуу айл 3 морьтой давж. Дундаж айл 4 морь 6 морь гэж дагуулж ирдэг. Дайн одоо хаан цэрэг татж штэ. За одоо ингээд одоо дайн болох гэж байгаа. Бэлэн хүрээд өөрөө тийм ээ. Хоёрыг дуулгаа өмсөөд 2 нумтай, нэг том нумтай. Ившээл гэж яагаад харавхад алсын цэргийг харавдаг. Нөгөөх нь жижиг. Ойрын цэргийн одоо харавдаг ч гэдэг юм. Ийм нумтай. Жадтай, сэлэмтэй, сүхтэй, хутагтайгаа тэгээд 3 саадаг сумтай ингэж ирж байгаа.
Тэр энэ мөн сайхан өртөгтөө хурж ирж штэ. Өөрөө юмаа бариад үргэлж. Тэрнээс энэ зэвсэг техникээ тэгээд өөрийнхөө хөрөнгөөр өөрийнхөө бодлож авдаг байсан. Бодлож авах яг дархнаар хийлгэн тийм ээ. Өөрөө мөнгөний төлөх үү? Хүн болгоо өөрөө гэртээ хадгална. Энэ зэр зэвсэг юунуудаа. Өөрөө хийн. Өөрөө чинь өөрөө ч гэртээ хадгална. Дайм байлдаангүй үед бол анд явахдаа нөгөөхөө гэрээс аваад гараал ингээл явдаг. Нэг орчин үеийн арим шиг агуулхад байхгүй юм шүү дээ, тийм ээ. Чи ингээ бүх юм гэртэнд байж байдаг. Бүх юм чинь 300 400 км-ийн зайтай чиний худалдаа авч дөнгөж байгаа байхгүй. Чи яах юм бэ? Өөрөө гэр орондоо өөрөө дархан, өөрөө мужаан болно шүү дээ. Яагад гэвэл тал нутаг чинь хүн ам сэрэг суудаг болохоор хорвоод ганцаараа байгаа юм шиг сэтгэл төрдөг байна. Зөв. Эргэн тойрон малтаагаа тарцсан. Төмрийг ханаас авах вэ? Төмрийн өдөр. Төмрийн өдрийг. Тэгэхээр энэ өөрсдөө талаар мэдээ. Төмрийн дарахад одоо сэлмээ давтаж ихүү эсвэл гяттаас олзулсан авсан зэвсгүүд байх уу? Няруу улсаас монголчууд эхлэн ер нь няруу улсаас төмөр хэрэглэж эхэлсэн. Сүмбчүүд, няруучууд гэж явсан шүү дээ. Тэр үед төмөр хэрэглэж. Сүмб гэдэг нь одоо Сямбэ юу? Сямбич. Хүнүүгээс хойш одоо сүмбчүүдийн үед, няруучуудын үед одоо төмөр хэрэглэж эхэлсэн. Өөрөөсөө бас урд зүгээс бас төмөр худалдаж авна. Өөрөөсөө бас төмрийн хөдөр. Тэгэхээр хэрүүхэн төлшөөд байсан уу? Уурхааны олборлолтол болж таарж штэ. Тийм байж ш тэр төмөн цэрэг бидний төмөн цэрэг чинь зэр зэвсэг төмөр хоёр дуулгаа юм. Ханганаад тийм ээ. Тэгээд юм банхулсан юм хөөрөгтэй. Хөөрөгдөж байгаа штэ. Тэр чинь нэг галын концентрац нэгээд ихсэн. Тэнгуут нь яаж төмрийг хүдрээс нь салгаж байгаа штэ. Бүр өөрийнхөө гэрийн хажууд бас нэг хувийн дарахны. За яг айл болгон тийм байсан ч хаашаа нэг одоо сумд за тэгээд тэр нэг дархан байдаг гэсэн тэрэн дээр очиж Урайхан дархан жарчудаа гэдэг өөрийнхөө зэлмийг зэвээ хийлгээ. Тэр чинь зэлм нь өөрөө Чингис хааны жанжин зэлм өөрөө дархан хүн байгаа. Тийм. Сүбэдэгийн аав бас дархан хүн байгаа. Тийм, их сурвалжид байгаа. Их сурвалжид байгаа. Ерөнхийдөө бүгд тэх нь хааш ямар ч сан энэ хит хитэн дархнууд нь байгаа. Тэрэн дээр очиод одоо би ийм төсөлтөй олмоор байна гэд хийлгүүлнэ. Аргаа баруул өөрөө л хийх нь л дээ. Тэгэхээр чинь яаж зэр зэвсгэ. Тэгээд дараад нь энэ хөө хуйг гэдэг юм хар ийм хуйг байгаа. Хүнд хуйг. Дараад нь бэхтэр хуйг гэдэг нэмгэн. Тулдааны үед тэр чинь хөнгөн байх гэсэн. Морин цэрэг учраас. Тийм, морин цэрэг. Морин бол яаж юм? Эсхийгээр морис давхар хуйгалсан байх уу? Тийм, яг төмрөөр биш, эрий цаарууд шиг биш. Зүгээр эсхийгээр ч юм уу ингэж одоо ширээр морио хуйгалах. Тийм тохиолдол бас их гарна. Тэгээд мордоо ингээд дагуулад багаасаа унсан аавын чинь зүсэлж өгсөн нэг унах даагийг л том болтлоо унчиж байгаа шүү дээ. За зүгээр ойлгоор би заримдаа яриаг чинь тасалж магадгүй. Би бол таны ярьж байгаа юмыг сонсож байгаа хүмүүст сонирхолтой байлгах тийм ээ. Тийм. Би бол төлөөлж л асууж байгаа шүү дээ. Хүмүүс ер нь ийм мэдхийг хүсэж байгаа болов гэсэн утгаас л асуугаад байгаа шүү дээ. Заримдаа бол мэдээж өмнөх олон тулаан жижиг тулаануудаас бол зэр зэвсэг бүх юмыг бол олзолж авсан л байж таарна та тийм ээ. Сэлэмжаад одоо юу гэдэг бүгдийг хийнэ гэж бас байхгүй бах тийм ээ. Тий. Ялангуяа энэ суурь усудаас тийм ээ. Хятадаас ч юм уу олзож авдруудаа ихтаа ч юм уу тий олзож авсан байгаа. Тий. За тэр бас зэр зэвсэг бас тэгж нөөцөж авч байгаа. Та тэгвэл одоо энэ зэр зэвсгийн талаар саяг ярьжсэн байгаа илүү тодорхойч хэдэн номтой байдаг байсан? Хоёр номтой ярина. Ягаад хоёр байх вэ? Нэг нь алсын нэг л байх хангалттай шүү. Хоёр байдаг. Дайсан зүхтэн араас нь хөөж явахдаа харуулж гэдэг юм уу? Гүйцэхгүй бол эсвэл хол байгаа дайсныг харуулна. Хол харавдаг ном, ойр харавдаг ном. Тий, хоёр ном. Том жижиг хоёр ном байж таарна. Тий, их ном баг ном. За, сумнууд 3 саадаг. Нэг саадагт хамгийн ихтэй 18 орно. Ширхэг. 18 ширхэг орно. Зэвний төрөл. Зэвний төрөл бол 7-оос 8 төрлийн. Ямар төрөл авах жишээ. Одоо сэрээ төрлийн. Тэгээд одоо цүүц төрлийн. Шовх хатгуур төрлийн. Тэгээд мун төрлийн гэж байгаа байхгүй. Ширвэгч төрлийн. Энэ зэв. Зарим нь хуйгдуулаг нэвт харах зорилттой ч юм уу тийм. Бас нэг ийм юм би сонсч байсан юм байна. Тохиолдлын сум гэж бас байсан тийм ээ. Мэдээ дамжуулах сум. Дуу чимээ одоо янз янзаар эсгэрдэг. Жишээлбэл сумыг зэвийг ингээд нэг нөх гарах, гурван нөх гарах. Харавхад янз янзаар эсгэж дуурдаг тийм ээ. Мэдээж харуулж агаарт явж байгаа юм чинь эсгэж ч юм уу жив зарим нь тийм дуурна. Тийм зэвтэй сумаар мэдээлэгч
туршил тагнуудад харанхад тэнд дайсан явж байгаа энэ мэдээд амжилтдаг байсан гэж байгаа. Чимээгэр тийм ээ. Чимээгэр. Тий эсвэл одоо давшилтаа зогсоо ухар гэхэд одоо дом бүрээ үлээдэг шиг харанх нь шүү дээ. Тэнгэртөө тийм ингээд тулдж байгаа шүү дээ тийм. Хөндлөнгөөс тэр одоо цэргээ ухраа баруун жигүүрээр дайр зүүн жигүүрийг хамгаал гэдэг одоо тийм дохоо өгнө шүү дээ. Эд тэр талаар дөрөн байлж байгаа цэргүүд чинь сонсохгүй шүү дээ. Сонсохгүй. Яг тэр цэргүү өөрийнх нь цэргүүдийн дээгүүр нуусам хараа. Дууцсам харвна. Дууцсан. Үгүй бол утаатай галцсан хараад бас болох юм тийм ээ. Харуулж Асаагаал хар утаа аяал явахаар энэ ухар гэсэн дохоо ирлээ шүү. Ухраараа гэл. Агаар дээр тэр чинь агаар зүсэж ирж байгаа шүү. Хинч харна. Тэгээ агаар дээр зүсэж сонсогдчихж байгаа. Сонсогдсон тий. Ой саяын сумны дуу сонслоо. Эн чинь тэрийг ингэж байгаа юм байна гэд цэргүүд нь ойлгоно. Яг эвэр бүрээ бол байна. Гэхдээ сумаар бас. Одоо цэргийн тактика. Эвэр бүрээгээр бол тэр чинь сонсогдохгүй байх мал дээр орлоо чарлаан дунд тийм ээ. Яг дээгүүр нь эсгэрэл яаж байгаа юм онцгой дуурах байх л та. Яг дээгүүр. За жишээ нь тийм. Хөндлөнгөөс. Тэр энэ дайр гэж байгаа юм байна. Ухар гэж байгаа юм байна гэсэн тийм сумаа харуулдаг. Хэдэн сэлэнтэй байсан гэсэн бэ? За ер нь бол 2 сэлэнтэй. Нэг нь тохой сэлэм. Энэ бол өвөрт багтчихаар энэ энгийн сэлэм. Бүр хит ойрын тулаанд бол хэрэг болно. Богино сэлэм. Тий. Нөгөөх нь бүсэндээ зөөж байгаа сэлэм. Тохой сэлмийг бол яг тулдааны үед бол байнга авч явна. Тэгвэл ингээд өвөлчөд орчдөг байсан. Том. Ойрын тулаанд юм тийм. Яг авсаархан тохой сэлэмтэй. Магадгүй мориноос өмсөн нөхцөлд тийм ээ. Тий. Моргоо байгаа хүнтэй бол олон дайсан бүчээд ирэх юм бол тохой сэлмээ гаргаж улам хайрт болж яагаад байлдаг. Тэгэж харуулж байгаа. Одоо харуулж байгаа гэдэг байлдаж байгаа. Сэлмийн одоо тоон бол тийм. Тэгээд бүгдээрээ энэ өөрийнхөө авчирсан мордоо төмтийн ноёнд өгдөг. Төмтийн ноён энэ болгоныг нь хойрлоод ингээд авчина. Тэгээд ийм том гэр. Энэ бол төмний ноён байдаг. Төмний ноёныг тойроод мянганы ноёныг гэрүүлдэг. Тийм ээ? Мянганы ноёны одоо юу явж байгаа. Ч одоо хичнээн агт байсан. Маш олон агт цугларж штэ. За тэгээд төмний ноёны дотор авчирж ирсэн борц байгаа. За тэгээд дараад нь ааруул ээзгий ч гэдэм үү хөц одоо энэ хоол хүнс нь ингээ явж байгаа шүү дээ. Ингээд төмний ноён яг тэр одоо нэг няруу маягийн юм байгаа байхгүй юу? За тойроод мянганы ноёноо тойроод юу 100 их гэдэг ингээд явна. А тэгээд 10-т толгой цэргүүд гэдэг ингээд ийшээ. Ойр хавьд эргэн тойрон хэдэн метр? 200 км радиус аа. Тийм их үү? Тий. За 200 км радиуст хяналтанд байх нь. Хяналтандаа байж. Яг одоо black hole буюу хар нүх шиг ингээ хөдлөж байгаа шүү дээ. За яг нарны цэцэг маягаар ингээ. За ингээ явж идэг. За хамгийн захт нь магадгүй дуршуулууд нь явж байгаа. Тий, бүр захт. За тэнд нэг тийм байна, ийм байна гэдгээ мэд. Тэгэхээр маш болж юм уу, дуршуул ч юм уу. 50 м-ийн мэдээ өгдөг. За илүү тийш очиж тэндээс нэг дайсны зэрэг харлаа гэдэг нь дотгошоо давхиж байгаа шүү дээ. Ардын ноён руу давхиж байгаа байхгүй. За ардын ноёноос цаашаа мэдээ өгнө. Тэгээ 100-ын ноёноос, 1000-ын ноёноос гээд ингэж яваад төмний ноёнд өгнө. Тэг чинь эргэн тойрноо хянаад явж байгаа. Маш чухал гэдэг. Одоо нэг black hole явдаг шиг л байхгүй. Одоо торнадо явдаг шиг. За ойлголоо. Ингээд одоо ингээд эргэн тойрон мэдээтэй бүгдийг хянаж яадаг. За тэгжээтэл дайсны зэрэг гараад ирнэ. За тэгэхэд 10-т дотор ангиллалтай. За 4 цэрэг нь сумчин байна. 4 цэрэгийн сумчин болгоё. За бүх 10-ууд энэ зохион байгуулалттай гэсэн. Дотроо бас яг тийм. За одоо ингээд харж байгаа. За чи тийм. 4 сумчин. Чи сумчин шүү. За чи болохоор зэрэг одоо жат чи шүү гэдэг. За ингээр нь бол 6 цэрэг нь одоо жаттай. Тулж байлдах. За жадаар байлдан сэлмээр гаргана өмчим. Тий, ингэж юм. Тэгэхээр дайсны цэргүүд хүрээд ирэхэд эхлээд нөгөө өөрсдийнх нь талын 10-10-таас нөгөө юунууд нүрээд ирдэг байхгүй. Жатчд нүрээд ирж байгаа. Тэд нар хэнийг шаардлагагүй одоо хүнд хоёрыг дуулахтаа морьтон цэргүүд ирж байгаа. Тэгэн гут нь дайсан хүрээд ирэн гут нь яг хоо эхлээд сумчид очиод одоо 170 км-ийн зайны хугацаанд харуулж эхлэх үү? 170 м-ийн зайны хугацаанд давхиж ирэхдээ 30 м-ийн зайнаас хардаг. Тэр чинь 30 м-ийн хугацаанд сумаа баримжаалж байгаа шүү дээ. Харуулаа гидрэг ирэглээ. Одоо гидрэг ирэглээ. Тэгэхээр нөгөөдүүл нь араас нь сумчдыг хөөх гэхээр гүцэхгүй. Тэгэхээр за гүцийгээд ингээд ирэхээр зэрэг дунд нь нөгөө хүнд морин зэргүүд нь яг ингээд жаттай зэргүүд нь ингээд ирж байгаа. Жаттай зэргүүдийн хард орцсон. Давхиж ирлээ. Энд жаттай зэргүүд яваад байгаа шүү дээ. Давхиж ирлээ.
харуулаа. Дахиад гидрэг ирлээ. Энэ хооронд нөгөө талынх нь 10-ын цэргүүд нэрлээ. Харуулаа. Ингээ дахиад гидрэг иргэд идэг. 3 дахь удаага бүгд ирдэг. Харуулаа. Буцаад гидрэг явна. Нөгөө эсрэг талын дайсан зүрэг нэлээд цөөлцсөн байгаа шүү дээ. Тийм цөөлж байгаа. За одоо шийдвэртэй тулаана. За шийдвэртэй тулдаан болоод ирэхээр зэрэг энэ юун талаасаа дундаас байж байгаа энэ 6 цэргээс 2 цэрэг гардаг. Нөгөө 6 жадчнаас Жадчнаас гараад сэлэм суулж ирдэг. за ойрын тулаан их үү. Тий. Тэр сэлэмчт нь 2 жигүүрийг бүсэлж эхэлдэг. Аа. 2 жигүүрийг бүсэлж байхад сумчт нь ангилагдаад сэлэмчдийн ард давхиад ирдэг. Дайсан хүрээд ирэнгүүт нь голд байгаа. Одоо цэргүүд биш үү? Одоо жадч цэргүүд чинь эндүүд чиж байгаа. А зүхтаах юм бол араас нь нөгөө төлнө хөөгд бүгдийг нь харваад одоо гидрэг буцаж байгаа. Маш хурдан. Тэгээд буцаад одоо за энэ удаагийн дайнаар одоо Ахтмард ядарлаа гэх буцаад ирэхэд төмтийн нэгний тийж ахт байгаа шүү дээ. Бэлэн зөв бэлчээсэн. зөв. Сэлбэх юм уу? Сэлбэн. Морийг нөгөөд нь. Одоо тэр голоос л юм аваад. Ганц морио сэлбэхгүй шүү дээ. Шинэ сум аавна. Шинэ сум аавна, сэлмээ аавна, одоо шинэ одоо ингэ магадгүй амандаа их харуулаач авч магадгүй тийм ээ. Болно. Хүлэгдэг харуулж авч. Цэд мэрэ уучна. За зийд бууж огцтой хийж. Тэгээд ингээд дайснаа дийлнэ. Тэгээд дараад нь цэрэг буудаллаа. Түрүү цэргүүд хурж ирээд яг юм голын хажууд ирж байгаа. Бөөрөнхий чулуу аваад улаасгаад эхэл. Гал болтой. За улаасгаад эхэл. Цэргүүд ирлээ. Бүгдээрээ голоос ингэрээсээ өөр ингэс аяг. Тэр чинь том тогоон чанар шаардлагагүй болчихж шүү дээ. Тийм үү. За хутглаа. Ус хутгсан уу? Тэгсэн голоос хутгсан. Жохон цай хийсэн үү? Борцоо хийсэн. Борц хийсэн. За борц хийлээ. За давс хийлээ. За улаасгсан чулуу хийлээ. Нөгөө овоолоод нөгөө хорхоны чулуу яадаг шиг нөгөө мянган цэрэг байгуулаад мянган чулуу улаасгах чинь байна тийм үү? Нэг хоёрхан юм шүү дээ. Харин үнэсээ галтгаа хэрэггүй юм шүү. Тэгэр чинь нөгөө улаан чулууг чинь усан цэцгэр чинь пор гээл сайхан шүл болчихно. Чулуугаа авч хаяа халуун шүлүүлээ. Маш хурдан. Жохон түүхэн байна гэх юм бол дахиад хийж. Дайсан ч ерөөсөө амсгийх боломж олохгүй юм шиг байна. Гэхдээ дайснууд магадгүй буцаад нөгөө хэрмэн дээр дотор ороод мантан бузаа идээд унтаж амраад гарч ирэхээр манайх ч хоорондоо зарим нь энд нь амарч яхад хоолоо идж яхад нөгөөдөл нь энд нь харуулж л байх юм. Хоол эсвэл дайрж л байх юм. Явуулын аль ихтэй явуулын хоолцоход. Зөө эцэг гайх юм шиг. Борцоо хийлээ. Чулуу хийлээ. Бутлаад ичсэн. Ардлаа амсна. Жаахан түүхэн дахиад нэг чулуу хийсэн. Чулуу мэдсэн биш. Улаасгын чулуу мэдсэн биш. Ингээ ийгэл маш хурдан энгийн мөртлөө үр дүнтэй халуун чулуу. Тий. За тэгээд тулдааны үед юм ноосон цамц заавалчгүй. Эсвэл торгон цамц сонгож авдаг. Торгон цамцыг хийж гүл уусан дүрдэг. Босч гаргаж ирж хагаад мушгихгүй. Нойтнор нүмсэх байхгүй. Игнийхэн дээгүүр. Тулдаанд байлж байгаа дайсны сумд харагдаж штэ тий. Сум тусдгүй. Халтардаг. Нойтон тослаа гэхэд гүнзгий ордгүй. За. Гүнзгий ороогүй сумыг суулж гаргахтай хамаархан. Ийм тохиолдол бас байдаг. За. Тэгээд шарахыг идэхийн тулд хойлгийн мах цэрэг болгонд байх уу? Ер нь бол дундаа хэрэгэлчин. За наадыг жаахан иймхэн мах чинь идгээчж байгаа шүү дээ. Хойлгийн мах гайхамшигтай л да шарах. Хятадын цэргүүд болохоор зэрэг амдаа хүн хорхоодооны үндэс зуучдаг байсан. Ингээд хүлхэд хилэн доороо ингээд 100-аад яваад гарч цангахгүй, өлсөхгүй. Чинь одоо тухайн үеийн дээр аян дайн шүү дээ. Тэгээд торгон хувцс гэдэг чинь хэр тогтдгоо бүр олон жилийн хугацаанд бол зүгээр яг бөөс тогтдгоо шиг юм. Зүгээр ингээд хятадын торг шүү дээ тийм ээ. Торг өөрөө бас нэг тийм одоо хариу реакц үзүүлдэг л материал юм байна. Ер нь бол шигүү материал л та. Шигүү материал та. Ийм маягаар энэ чинь дайны юу нь явагдаж шүү дээ. За тэгээд дараагийн дайн болохоор зэрэг шууд дайсан руугаа өөрөө ордог. Яг дайсны гол руу өөрөө жанжин байна уу? За тийм жанжин маань өөрөө цэргүүдээ бүгднгийн удирдаад дайсанд бүслүүлдэг. Дайсанд бүслээд өгсөн юм чинь за одоо эднийг одоо амархан боллоо гэж ботхоор зэрэг дотроос нь цаталж эхэлнэ. Маш хурдтай давхаад одоо жад цэргүүд нь сэглээ 408 зохис тавьж шүү дээ. Араас нь сэлэмтэй цэргүүд нь байлдаа. Энэ маань нөгөө дайснуудыг өдөрлөггүй болгох, сандргах, үүмээ үсгэх тийм ээ. Дотроос нь задлаа хийж. Дотроос нь яа гэдэг чинь. Ингээд задлаад нөгөө дайсны үүмээ болчих шүү дээ тийм. Хоёр талд нь гараад ингээд зогсож чинь. Тэгээд хоёр талаас нь давхиж ирэхдээ нөгөө жад цэгээрээ эндүүдэд тавих гэдэг. Эндүүд нь гэдгээ тодруулаач. Яг эндүүд нь л гэж одоо би зүгээр одоогийн хэлээр эндүүдж байгаа. Тэр одоо гахаа хадрах гэдэг маягаар.
аргаар тийм нэршилтэй байсан. жадад цэргээр ингээд одоо морьтой зүгээр одоогоорийнхан болоод зүгээр бүгдийг яслаа ажиллаа гэсэн шүү. Ингээд хэрэг жадлаа явчихна. явчихдаг. За тэр нуман түлхүүр гэдэг нь болохоор зэрэг дайсны хурж ижил өөрсдөө дайс руугаа дайрахтаа сарн хэлбэрлөө ордог. Сарн хэлбэрт очиж. Ерөнхийдөө хагас бүслэх маягтай юм байна. Тий. Яг ингээд авчих яах чинь голоор наа. Тэгэхээр н зэрэг хумайд авна. Тойроод бүсэлждэг. Арталт нь гарах юм шүү дээ магадгүй. Тий. Ингээ эргүүлгэн дотор оруулчлаа гэсэн үг шүү дээ. За. Эргүүлгэн дотор оруулаад нөгөөдүүл нь хүнд морин цэргүүд нь ингээд хэнийч гаргахгүй шүү дээ. Тэр хооронд хүнд морин цэргийн гадна байгаа цэргүүд галдын харваа хийчихлээ. Зунд байгаа цэргүүдийг номсон мард басгах. Өөрийнх нь дээгүүр харвал, өөрсдөө цэргийн дээгүүр харвал харваад ахна шүү. Сум ирээд байгаа мэдгүй. Мөндөр болгож ийн гэсэн үг. Тий, сум мөндөр болгож ийн гэсэн үг. За. Ингээд яаж юм? Одоо дайсны цэргийг өдөөж гаргаж ирж байгаад ийм аргаар тэгэхээр тооны цөөхөн байх биднэрт бол чухал биш. Зүгээр л маневр. Адууны соёл маш сайн. Ер нь нүүдэлчд шиг юм адууны соёлтой ард юм бол байгаагүй баг. Дахиад дундаа морио солих. Буучаад морио солих гэж байхгүй шүү дээ. Шууд морио солих. Тэр чинь зэрэг одоо амарцсан морь аваад авчихаар чинь зэрэг араас нь өчөж байгаа. Тийм биз? Ингээд цагаан эрмийг дайрч довтолж байгаа энэ тулдаанд бас дэлхийн 1 номерын security system хүнүү гүрний үед бол модон шайнууд авч ирсэн. Чингис хааны цэргүүд болохоор зэрэг энэ юм ашигласан гэвэл одоо эсрэг талаас олзлогцод авах. Хятаанчуудаас бас мэдээлэл авах. Тэгээд мөн тангууд усаас цэргүүд ингэж бас өөрөө золиосны цэргүүд авах та. Онсон техник зохиол. За энэ яах вэ? Ийшээ зохиор яах? Ийшээ ширвэгч. Одоо катапут. Одоо нөгөө хэрэмтэй тулж байна шүү дээ тийм ээ? Цайз хэрэмтэй тулж гэлж байгаа. Тэр чинь нөгөө моринд авахгүй юм руу юм дээр л хэрэм тавьчихад байгаа шүү дээ. За ийм байна. За тэгвэл эндээс нь ингэж орж ирээд ингэж харав. Догшин шүүгээр харав. Эндээс нь ингэж галт одоо зүүн талаас нь дайрна гэх маягаар. Тэр баруун жигүүр дээр цэргүүд хадгалсан байна. Зүүн талаас нь дайрах чинь зэрэг тэнцэнэ бөө аваараад эхэлж байгаа шүү дээ. Нилийн аваарал гэхдээ дандаа өөрт нь орж ирсэн тэр одоо гадны усны цэргүүдийг дайруулна. Тэгээ өөрсдөө ажиглаад байж байна. Тэр хооронд баруун жигүүрийнхэн хурж ирэхдээ хэрмэн дээр байгаа цэргүүд рүү бүгд хардаг. За онхон он, ис онхон он буцна. Нэг учир зүггүй шат. Хүмүүс сонирхолтой одоо хэрэм маань ойролцоогоор хэдэн метр өндөр байсан? Цагаан хэрэм сүүлийн хэрэм шүү дээ тийм ээ нөгөө цагаан хэрэм Шинши Вандигийн сайжруулсан хэрэм ярьж байна уу? Ямар хэрэм ярьж байна? Гэхдээ цагаан хэрэм шүү дээ. Тийм л дээ яг Шинши Вандигийн сайжруулсан хэрэм чинь тэгэл наашаа явсараад улам сайжирж байгаа л явсан. Сүүлд дахин сэргээлээ шүү дээ. Дахин сэргээлээ. Дэлхийн 1 номерын security system. Өндөр нь хэрвээс ойролцоогоор 6 метр өндөр. 6 метр. Өндөр гэдэг нь маань одоогийн байшингийн барилгын юугаар бодох юм бол 2 давхар гэсэн үг. 4 давхар байна уу да. Тухайн 4 давхар бол 6-аас илүү. Биш ээ 4 давхар биш ээ. 2 давхар за 3 давхар хүрсэн л гэж бодъё. За максимумд нь тэгж үзье. Тэгж яаж байгаа. Тэгээд 8 морьтой зэрэг тэгээд 5 явган зэрэг игнэж багтдаг. Тим хэрэмлтэй цагаан хэрэм одоогийн хөндлөнгөөр явахад бохой тэнгисээс лоб нуур хүрсэн төмөн газрын цагаан хэрэм гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэр чинь зэрэг ийшээгээ дайрж байгаа шүү дээ. За ийшээгээ дайрж байгаа, ийшээгээ дайрж байгаа, ийшээгээ дайрж байгаа гэдэг чинь мэдээлэл салчиж байгаа шүү дээ. Цагаан хэрэм чинь бас дотроо хоорондоо мэдээлэл салчиж байгаа шүү дээ. Ийшээ дайралт их байна. Цамхаг бүр дээр. Тий, цамхаг бүр дээр. Тэгжэл нэг цамхагтаар ингээд одоо гал асаачих юм бол дохоо аслаа. Тэнд одоо утаад мэдээд амжилж байгаа юм аа. Тий, утаад мэдээд амжилж. Дайсын энэгээр орж ирж шүү гэж. Ирмэг хөндөй барьсан гэж бас ярьд юм байлээ нууц. Яг л хоёр хүн хуйлдахдаа биеийнхээ мөрөн дээр гараа тавьд хойлоо ингээд юм ярина шүү дээ. Энэ хоёрын ярьж байгаа юм тэр өнцгтэй хүн сонсогддог. Ирмэг хөндөй барьсан гэж. Тэгэхээр одоо олхийн нууц нь одоо тэр үед чинь одоо юу байхгүй шүү дээ. Толгой байхгүй шүү дээ. Тий. Байна уу? Намайг сонсч ийн гэсэн холбоо байхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд нэг юм бужгийн жидэл энд нь байгаа зэргүүд мэдэх ёстой шүү дээ. Тийм. Эдгэртээ чимээ өгдөг. Тэр одоо энийг ингээ хамгаалж идэл одоо 100 зэрэг хамгаалж илаа гэж бодлоо. Энэ цамхгаас энэ цамхыг ороод. Тэг тэнцээ хэрэм нурлаа гэхэд мэдээ ирэхэд 99 үлдээд яг нурсан газар руу нэг зэрэг гүйдэг байхгүй. Тэнцээ яагаад гэвэл тусамж хэрэгтэй болсон гэсэн байна. Хятадын зэргүүчүүд тийм ээ. Хятад ч бас сайн хамгаалтын security системээ сайн ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд яаж юм өдөөж гаргаж ирнэ. Өөрийнхөө мэддэг газар руу харуулдаг. Тэгж байхдаа Сэмэрхэн ард нь гарах. Арга хэрэглэнэ. За энийг болохоор зэрэг түүхэнд нуур хайлгахаар гэж хэлж байгаа. Монголчууд арга бастай тийм ээ. Тийм нуур хайлгахаар. Хэрэмнээс нь өдөөж гаргаж байгаа юм аа. Хоёр талаас нь биш хэрэмнээс нь өдөөж гаргаж ирж байгаа дундаа оруулж байна. Хоёр талаас нь авчиж авч ирдэг.
ийм хөндөй рүү оруулж хагаад хоёр талаас нь хар мориныхон хар хичээр орж ирдэг. За. Гэхдээ доор орохтой хар хичээр орж өөрөө ч зогсоохгүй шүү дээ. Дайсан ч зогсооч чадахгүй. Явган зэрэгч нэг жадтан л байхгүй бол морьтны зогсоохгүй. Морьор л дайр гэсэн үг шүү дээ. Харвчж байгаа байхгүй юу? Зөв. Тэгээд ингээд нуур хайлгах гэсэн аргаар. Тэр нуур хайлгах гэдэг нь шүү дээ. Ахаа адрах гэдэг нь болохоор зэрэг бүслүүлж ягаад дотроос нь сэтгэх арга. Зөв. Дундаас нь сэтгэх арга. Зөв. Цүүц арга гэдэг нь болохоор зэрэг шууд давхиж очиод цүүц маягаар цүмт одоо цүм давхиж цаана гардаг юм байна л да. Энэ бол ер нь яриад дуусгааргүй маш олон аргатай маш олон арга байдаг байжээ. Тэгээ тэрнээс ч одоо зүгээр байлдаад ялсан тэгж одоо зүгээр тэр үед тэр байлдаанд тэгээд тэдэн цаг тэд өдөр үргэлжлээд ялжээ гэдэг. Чинь ямар арга техник хэрэглээд байгаа юм. Чинь яг тухайн яг энэ арга техникийг жанжид нь бас яг эд халуун гал дээр буцалж байгаа жанжид нь бас хийж байгаа шүү дээ. Тийм. Тухайн үед шинээр сэтэж тактик боловсруулж байгаа. Тийм. Энэ нөхцөлд ингэж ийм тактик боловсруулъя шинээр гаргаад нэршил өгөөч тийм ээ. Дараагийн дуулалт давхар ингээд бүр дуулгалцсан. За эрицааруудтай байлцсан гэж бодъё л да. Зүгээр байлцсан. Тевтон там дээр Герман тийм байлдаж яхад зэвээ давхарлчихж байгаа. За зэвээ давхарлчихна. Нөгөө ялцсан зэв үү? Тий, ялцсан зэвээ. Зэвг нь юу? Сумны зэв. Сумны зэв ярьж байгаа. Сумны зэв, нуун сумны зэвийг давхарлаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Давхарлаа гаханчихгүй юу? Хоёр сум уу эсвэл зөвхөн зэвийн үү? Зөвхөн зэвийг нь. За. Зэвийг нь ингээд нийлүүлчихэж байгаа. За. Нэг юм зэв биш дээ. Дахиад зэв. Гурван зэвтэй ч юм уу. Ямар ч хоёрд болохыг бол нэгт хардаг. Тэгээ эрицаарууд чинь харахад сүртэй боловч газар ойччих ч юм уу тийч босч чаддаггүй юм байна. Учир айгүй туслагч зэвсэг баригч байхгүй бол. Зэвсэг баригч байхгүй. Тэгээ тэднээс чи бүгдийг нь очиод босгоос нь өмнө зүгээр цавчин ч гэдэг юм уу. Жадлна. За тэгээ зүхтж яхад чинь моринч хоёрд дуулахтаа өөрөөсөө ч хоёрд дуулах. За рецрэ болъё. За рецрэ байл. Ер нь бол нэг ийм аргыг бол хэрэгжилж ийсэн тохиолдол байгаа. Хоёулаа зэвсгийн тоо агсаж явдаг зэрэг зэвсгийн яг нэр яриаг. За 2 сэлэм ярьсан байгаа. 2 ном ярьсан байгаа. 3 саадаг сумтай. 2 ном 3 саадаг сумтай. Тий. Нийт чинь юу их болох байгаа. Жин их болно. Тий. Жин харин боломж юм биш үү? Боломж нь. Тий. За. Тэгээд өөрөө дээр нь юутай байгаа шүү дээ. Хоёуг дуулахтайгаа морио хүртэл хуйгалцсан байдаг байсан шүү дээ, тийм ээ. Тэр яг уу. Морины хуйг ямар байх вэ? Морины хуйг нь бол байсан шүү дээ. Ширээр ингээд. Дузаан ширээр ингээд. Одоо бүрхацсан. Цөхөр төсг нь. Тий. Тийм байдаг. Сумчид морины хуйггүй. Морины хөнгөн байх хэвээр. Хөнгөн байх хэвээр. Тогоо сэлэмтэлтэй байх хэвээр. Нумс одоо баг одоо 2 нумтайгаа байх хэвээр. Давхиж ирлээ. 170 км-ийн зайд давхиж ирлээ. Километр гинэ 170 м-ийн зайд 30 м-ийн зайд харвлаа. Буцлаа гидэр гэрглээ. Гидэр гэргээд. Одоо эн чинь яг юм эргүүлэг маягаар ингээд байлдаад. Тэгээд ингээд харж идэл дайсны тоо цөөрсөн болвол гол байгаа мортнууд давхиж байна. Гол байгаа мортнууд давхиж байна. Бамба хэргэлдэг байсан уу? Мун хэргэлдэг байсан уу? Борохоо ч юм уу? Байгаа. Мунч байгаа, шийдэн байгаа. Одоо шийдэн гэдэг маань юу вэ? Үгүй одоо бороо залуучууд ойлгохгүй шүү дээ. Борохооны нэг төрөл юм уу? За. Одоо ингээд борохоо шиг мөртлөө юм одоо урдаа хүндрүүлэгчтэй ч гэдэг юм уу тийм юм байгаа. Бамба бол мэдээж хэрэг эхлээд одоо дотроос нь ширэлсэн төмөр бамба байгаа. Энэ бамба чинь одоо харамлаа хааж байгаа шүү дээ. Тэгээд дараад нь бамбаага шидэгч гэдэг юм уу? Одоо чинь нислэг тавгаар тоглож байгаа юм шиг нислэг тав шиг ингэж дайсыг зогсож байгаа юм. Бамбааг бол бас тэгж хэрэглэнэ. Хаалт маягаар биш. Хаалт маягаар биш. Бас зэвсэг маягаар хийж. Тэгтээ тийм ширмэн хүнд бол бамбаа. Ер нь бол маш тийм хаалтын үүрэгтэй. Тэгээд тулдааны үед чинь бас заримдаа зэвсэггүй болоод эхэлнэ дээ. Тэгэхээр дахиад дундаа яг дөрөв суллаа. Морины дөрөв суллаа. Хоёр ингээд хооронд ингээд холбочиж байгаа. Дундаа цулбартай. Ирж байгаа дайсан руу эргүүлж ягаад яг мориных нь рүү шиднэ. Тэр чинь зэрэг дайсны морины уртлын хоёр хөл дахиад дундаа хүлэгднэ. Орооцолтой. Бүдрээд ойчин гут нь одоо дээрээс нь цахагч гэдэг юм уу. Энэ дөрөв цулбараа хүртэл зэвсэг болгоно. Ялаад байдгийн нууцсан бас дөрөөн дээр. Давхлаа дөрөөн дээр зогсчихж байгаа. Ном сумаар харахтаа дөрөөн дээр босох уу? Босно шүү дээ. Тэр чинь цуг одоо хөдлөөд байлтай ш. Давхлаа морь доор давх гээд байгаа шүү дээ. Өөрөө дөрөөн дээр зогссон. Тэр хүндийн төвөө олчиж байгаа. Хөдөлгөөнт газраас хөдөлгөөнт байг маш сайн авч байгаа. Сөргөө гэж нэг юм байсан уу? Бас. Тэр юу вэ? Зүхтад хэрэглэнэ. Дайсны зэрэг олон байх юм бол нэг хуурамч зүхталтанд хэрэглэнэ. Хуурамч зүхталтанд дээр. Зүхтлаа дотроосоо бүр тулам дотроос ширэн тулам дотроос гаргаж байгаа шүү дээ. Сөргөө ая. Сүүлийн зэргүүд ая. Сөргөө ямар хэлбэртэй? Тийм 3 чин хэлбэртэй байгаа. Шидлээ газар буулаа айлч тал нь
дээд өнцгөрөө үзүүрээрээ хардаг. Гурвалжин бол яг биш зүгээр 3 үзүүртэй л юм биш 3 үзүүртэй. 3 үзүүртэй. Биш ээ 4 үзүүртэй баха. Тий тогтоход тий. 4 үзүүрсэн яаж шийдсэн дээш. Яаж шатсан нэг үзүүр нь заавал дээш харна. Тий дээш харна. Тэр үзүүр яах вэ? Юунд хэрэгтэй? Морины Тураар тууранд шигдэн. Тэр морь бүдэрч яачна. Тэр морь бол ерөөс ашиглахдаггүй болох юм биш үү? Дахиж хизээс ашиглахдаггүй болох юм биш. Морь бүдэрлээ эзэн унлаа. Тэгэхээр н тэг сөргөө гэдэг чинь дараа нь иргэд дайрах нь биш үү? Тийм ээ. Сөргөн дээгүүр явуулчаад сөргөн дээгүүр явуулна. Тэр монголчуудаас итсэн юм уу сөргөө? Нүүдэлчдийн сэтсэн. Монголчууд биш зүгээр ямар нэг нүүдэлчдийн сэтсэн. Өөр энэ бол нүүдэлчдийн дундаас л гарч ирж байгаа. Сөргөө гэдэг нэг юм одоо хэрэгсэл байгаа. Зүхтахтаа юу хэрэглэх үү гэдэг. Ямар төмрөөр л хийх үү? Сөргөөг төмрөөр болдоор хийн. Бүр яах юм? Тэг болдоор хийдэг. Хатаад юм уу тий? Тий, хатаадаг. Тэгж хийн. Тэгэд бас шүн ингээд болж байхад олон гал төлдөг ч гэдэм нэг цэрэг одоо олон гал төлөх, олон болгож харагдуулах. Тийм арга хэрэгжилж байгаа. Залуучууд сонирхол тэр сөргөөний зэвэрцсэн тийм сөргөөний юу мүзэд байдаг шүү тийм ээ? Тий. Тэг харж болно. Тэгээд бас нуруундаа нэг тийм одоо өвсөөр нэг тийм бас мануухай шиг тийм ээ хүүхэлтэй шиг юм хийгээд бас ингээд явчихдаг. Энэ яадгүй бол нэг морин дээр 2 цэрэг харагддаг. Бас дайсны хуур харга. Олуулаа ингэ шаргах юм уу? Олуулаа. Нэг морин дээр 2 цэрэг суудсан байгаа юм байна гэж дайсны харагдана. Зөв. Тэгээ араас нь хөгöd харав штэ. Тэр ард байгаа манай нэг тэр чинь ардаа айгуугаа хамгаалттай болчих. Араас хайх юм байхгүй. Зөв. Тэгж олон харагдуулна. Тэгээд бас дайсны цэрэгийг өхүүлэх маш олон арга хэрэглэнэ. Одоо яг эд ингээд тулалдж байгаа штэ дайсантайгаа эд ингээд эд мандалцаад байлдаж байгаа. Тэгэхэд шураг цэрэг гэж байсан байхгүй. Шурга одоо шураг цэрэг. За. Тэр нь яадаг бол эд тулдааны үед чинь өөрийнх нь талын өгсөн цэргүүдийг гаргаад авчихдаг. Тулдааны. Зөвхөн өөрийн талын цэргүүдийг тулдааны дараа эргээд харахад дайсны талын цэргүүд нөхцөн. Нөгөө монголчуудын талаас цэрэг өгөхгүй байдаг. Сэтгэл санааны дайралт гэдэг нь. Тэгэхээр зөвхөн манай тал халуулаад байдаг. Энэ дайсны цэргээс өгцнийг бид тэр юурээс алж чаддаг хүмүүс, цөөлж чаддаг юм шүү. Сэтгэл зүйн. Тэгээд нөгөөдөө чинь олон харагдаад галаа олон түлээд морин дээр одоо бас нэг хүүхэлтэй суулгах чаддаг болохоор эдгээр ерөөсөө өгтгөн байна гэсэн ойлголттой. Эдгээр л биднээс бидний тал үхээд байна гэсэн ойлголтыг тэгж европчууд бол тохойдод тэгдэг байсан шүү дээ. Эдгээр бол хүмүүс биш. Хүмүүс биш. Чөтгөрүүд. Муха тийм сонин дүрхтэй, сахалтай өстэй тийм мангаснууд гэдэг айдаг байсан. Тэр сэтгэл санааны дарамтнаас болж байгуулагддаг байсан тийм ээ. Ер нь бол сэтгэл зүйн дарамт шүү дээ. Бас л нэг тактик шүү дээ. Тактик. Тий. Тэр дайчид уухаалаад ороод ирж байгаа шүү дээ. Мөн ингээд тал нутгаар ингээд хатж байгаа байхгүй. Тэгээд ингээд дахиж ирж байхдаа олон бол ингээд тарж байгаа шүү дээ. Олон болж харагдах юм аа. Ингээд өөрсдөө ингээд тарж байгаа. Эхлээл нэг эдийг нээж байгаа дараа нь ингээд хошаалаар идэх чинь тардаг байхгүй. Тэгээд тал нутгийг бүрхээд ингээд ороод ирэхэд өөрсдөөс олон харагдаад. Сүрдэн. Сүр одоо сүр үзэж байгаа. Нөгөө байлдах зориг нь өгөх юм шүү дээ. Сөрөх зориг нь. Яна эднэстэй одоо яаж барна, яаж өнөөдөр амьд үлдээ. Тулаагүй байхдаа буугаад өгчдөг юм байна. Тий, тулаагүй байхдаа сэтгэл зүйн хөлтөр болж байгаа. Зөв. Хамгийн аимшигтай нь монголчуудыг ялна гэдгийг монголчууд мэддэг. Өөрсдөө мэддэг. Байлдахаас өмнө дайсан нь мэддэг. За, энэ аймгийн наа чи маш их чухал. дайсан нь мэддэг. Тий. Бид нар ялна гэдгээ өөрсдөө мэддэг. Дайсан бид нар ялагдана гэдгээ байлдаг байхдаа мэддэг. Сэтгэл санааны эхний үгээ хийч гисэн ба штэ. Тий. Маш их тагнуул туршуулууд байсан. Маш их. Тэр тагнуул туршуулууд эхлээд дайсны цэргийн хоорон дотор одоо ямар нэг байдлаар шурган орж дайсны сэтгэл санааг хандах тийм ээ. Зэр зөсгийн байдал тоо бүх юмыг эхэлж мэдчихэд бүгдийг судалчаад магадгүй бүтэн сараар судалдаг байсан ч магадгүй жилээр судалдаг байсан ч магадгүй тийм ээ. Тийм. Тэгж байгаа дараа нь байлддаг байсан гэсэн тийм үү? Юу л очирчгүй нэг хуунаар зэрлэгүүд ингээл одоо тэрийг эзэлж явна тэнд алт байна гэсэн. Ингээд дайрдаггүй байсан тийм ээ. Эхлээд сул доройгоо харуулна. Бид нар чинь ийм эцэг хиймэртэй хуурхаа сунтай ийм яа хүмүүс байт юм бэ ингээд. Энэ дайсан дээр яг дүр төрхөө мэддэгдүүлдэг. Энэ чинь бас мундаг тактик байна. Тий. Тэгэхээр дайснууд басамжлах сэтгэл төрөөд нөгөө бэлтгэлээ сайн базаахгүй юм шүү дээ тийм ээ. Нэмэлт зэрэг татахгүй нь байна тийм. Өө эднийг амархан ялчих юм биш тийм. Алт усын жанжин хөөж байгаа. Бараг 4-5 өдрийн зайтай цутчихж байгаа. Олдохгүй. Тийм олон хоног зогтож чинь тийм ээ. Хурж хэлгээ цутчихж байгаа. За. Тэгэхэр чинь яах вэ? Нөгөөдөл чинь нэг газар амарнаа да. Тэгжидэл чинь шүн ботож ирж байгаа.
унтчих нарч байна. Энэ чинь бас За. зүгээр арга л да. Аа. Тэр Төв Азийн энэ одоо Монголын цэргүүд одоо Төв Азийн үйлчлэлийн дайн тулдаанд ялаад байдаг нэг нууц нь тулах цэггүй. Баримжаал харга байхгүй. Гэхдээ зүхтж штэ. Аа. Араас нь хөөн штэ. Аа. ертөнцийн эсгаар хүртэл цухтаа штэ. Сибирь л цухтаа штэ. Тийм баг. Тий, нэрээс Ер нь бол тулах цэг байгаа. уучлаарай. Баруун Европын юмд бол рицаруудын тийм нэг одоо кодекс ч гэх юм уу тийм нэг юу байдаг шүү дээ тийм ээ. Одоо тийм хуурамч юм гарах ёсгүй гэдэг дайн байлдаанд тийм ээ. Одоо өнөөдөр хоёлоо юу яа байлдан тэдэн цагт байлдан. Тэдэн цагт би хоолоо идэн цайгаа уувна. Тэр үеэр чи дайрч болохгүй шүү нөгөөтх нь дайрдгүй тийм. Дайнд бүр тэдэн соёл нь орсон. Тийм бүр байлдан нүртэл соёлтой болсон тийм ээ. Намайг мөрөглөө үлдэж явах чи дайрах ёсгүй. Өнөөдөр тийм өдөр өднөөсөө өдөр байлдахгүй шүү. Манай даргаыг чи авч болохгүй шүү. Би танаа даргаыг авахгүй. Тийм. Манайханд болохоор бид нар чинь иргэншсэн тийм нөгөө суурь амьдралтай бид нар нүүдэлж тийм үстэй. Байгалийн хэцүү хүнд хэцүү нөхцөлд амьдрдаг нүүдэлж ардсан учраас давж яваа. Тийм байх боломж байхгүй тийм үстэй. Амьдрал тэг шаардж байгаа үстэй тийм. Ялахын тулд тийм өөрсдийнхөө байгаа хүчээ яаж ашиглах вэ? Цөөхөлөө юм чинь. Хоёрдугаар давуу байдлаа яаж хэрэглэх вэ? Гуравдугаар дайсны сул талыг хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Тийм л үү. Тэрээс Ялахаас өмнө зүхтгч муу холчхор юм бол байлж чадахгүй зүхтчлаа. Зүгээр өөрсдийнхнийг аргал байхгүй. Тэр арганд нь лунж ийн гэсэн үг шүү дээ. Одоо яа их. Одоо яа их. Зүгээр айл энэ би буруу өгөхгүй. Зүгээр айл талын дайны арга байсан байхгүй. Яаж тэгж байлддаг байсан? Яаж ялдаг байсан? Ер нь цөөн цэргээр олныг тэр тоонд биш чанарт харж байсан. Чамд зохион байгуулах чадвар байхгүй бол олон цэрэгтэй байлдаг. Алтнаас олон гарч цөөнөөс цөөн гарч. Тэр стратегийн газрыг нь эхлээ судлана, тушна. Яа дараад нь тактика гаргана. Тийм байдаг. Гэтэл мануухан дээр морин дээр мануухаа суулгаж хуурчаад хинчээ их цэргүүд байна гэдэг дайснууд нь орчиж байгаа шүү дээ. Хуур гараа орж иж байгаа. Тийш орчиж байгаа. Чиний хөн дээр орчдөг юм байна л да. Үгүй чи зүгээр мануухан байсан биш л буцаад гарах нөгөөдөл нараас нь ашигтай байрал дээр монголчууд нь ажилладаг. Тэгж байгаа ч нэг ч хүн үлдэхгүй бүгдийг хардаг. Хятдаг гэсэн үг биш нэг хууруулчлаа гэсэн. Бүгдээрээ тийм. Янз одоо юм арга. Энэ бол ер нь зэв жанжны их мундаг. Зэв жанжны л ер нь энэ 9 өрлөгөөс хамгийн гол сая хэрэгжижсэн арга зэв жанжин байсан байна тийм үү? Зэв жанжин өөрөө хамгийн ахмад нь шүү дээ ер нь. Ер нь бол тийм. Тэр зэв сүбэдэ нарыг хэрэгжилж байгаа. Зэв сүбэдэ хоёр тийм ээ хамгийн ахмад хэрэгжилж байгаа арга нь зөв арга тактик. За тэгвэл одоо тэр жанжинтайгаа эргээд орох уу? За зэв жанжин. Зэв жанжин бол Чингис хааны дөрвөн хошууч жанжны нэг. За энэ жанжин бол цавчаал бомб руу Алтан улс руу байлдахдаа одоо цавчаал бомб руу халдж ирсэн. За цавчаал бомб гэж яг юу вэ? Бээжин хотоос баруун хойд зүгт 50 гаруй километрт байдаг тайхан уул дээр байрладаг. Гуангоу хөндийг түшгэлэн баригдсан цагаан хэрмийн том бомб. Маш чухал бомб юм. За хятадаар болохоор зэрэг Жу Юнгван гэж хэлдэг. Монголоор цавчаал бомб гэж нэрлэж байгаа. За энэ цавчаал бомбын үйлт хаалга бол маш том худалдаа арилжаа болон өшөө цаашаага ер нь хойд зүг рүү гарах тийм ээ их том чухал стратегийн газар байдаг. Энэ цавчаал бомб бол. За тэгээд хамгийн гол нь энэ Бээжин хотыг одоо ойролцоо байгаа жүндүү нийслэлийг хамгаалдаг дотоодын 3 бомбын нэг. За энэ 3 бомбын нэг болохын цавчаалыг эзлэгдэх юм бол нийслэл ойрхон гэсэн үг. Хааны өргөө Алтан улсын жүндүү нийслэл. Тий, Алтан улсын нийслэл жүндүү. Хааны өргөө бол их ойрхон. За ер нь бол Алтан улсын үед бол ер нь үе үеийн улсууд заавалчгүй энэ цавчаал бомбыг сэргээн барив одоо бэхжүүлдэг сэргээн барьдаг байсан. Сайжруулдаг. Дандаа сайжруулдаг байсан. За тэгээд энэ бомб болохоор зэрэг Алтан улсын үеэс бол монголчууд цавчаал бомб гэж нэрлэж байгаа. Одоо Чингис хааны үеэс те Алтан улсын үед л бол цавчаал бомб гэж нэрлсэн. За ингээд энэ дайн бол 1211 онд зэв жанжны удирдсан цэргүүд ийшээгээ дайсан. Зэв жанжны доор өөр одоо ингээд удирдах явж байгаа шүү дээ. Зэв ноёны цэрэг одоо зэв жанжны цэргүүд. Зэв жанжны удирдлаганд бол Чимба байсан.
Чимба жанжин. За тэгээд энэ хин явж исэн. Чулуун жанжин. Тэгээд наяа жанжин. Бид нар явж исэн. Зэв жанжны удирдлагын доор. Цавчаал бомб бол бэхлэлт маш сайтай. Тэгэхэр чин одоо энийг яаж одоо гаргах вэ гэд алсаас катапультж эхэлсэн байна. За катапульт гэдэг нь нөгөө харавт хөрвж Ингээ харавдаг. чулуугаар харавт хөрвж. Тий. Мөн удаан тэсэхгүй юу? Тэнгууд нь шууд өөрсдөө бүгдээрээ дээрээ одоо юм зузаан одоо юм ширэм шиг юм том бамбаа шиг юм одоо ястмилки шиг жаад бүгдээрээ ингээд одоо Доор нь ороод өөрөө доор нь ороод өөрсдөө доор нь ороод ингээд ойртож эхэлж байгаа. За ингээ ойртоод ирэхэд ард маань ингээ тэмээний нур одоо юм том хингэрэг тавьсан. Гэхдээ одоо ингээ бөмбөрдөөд эхэлсэн шүү дээ. за сүрийг үзүүлж. За тэгэхээр чинь одоо сүрийг үзүүлнэ. Дайсанд айлтыг өөрийн цэргүүдэд бахархлыг урам зориг Цөсийг хөргөж. цөсийг хөргөж байгаа. За тэгж байтал яг зэв жанжин давшигч сумаар харавгсан тушаал гэсэн. За авшигч сум гэдэг юм. Дууцсан. За Яг тийм гут нь яаж юм? Катапульт хурж ирээд цавчаал бомбын галаар ингээд зай завсаргүй нүдээд ирж байгаа. За. Тэгэхэд бүх цэргүүд уухаа гэдэг ойрлоод ороод ирж байгаа. За. Бүгдээрээ. Яг тэр доор нь очиж дээрээс нь харж байгаа хамгаалттай. Доор нь очлоо. Тэгээд бүгдээрээ дээшигээ харж эхэлж байгаа. Харж эхэлнэ. Тэгээд ийм одоо ийм шат ингээд тавина. Тэрэн дээр ингээд одоо ингээд шатаар гарна. Өөдөөс нь харж байгааг хажуугаас нь харуулж гэдэг юм уу? Нөгөө шатар гарч байгаа хүмүүсээ хамгаалж. шатаар гарч байгаа хүмүүсээ хамгаална. За энэ шат нь бол зүгээр нэг юм энгийн шат биш бүр ингээд мод ингэж бэхжүүлж ингэж хийсэн. Одоо өөдөөс нь ингээд буулгачихад өөдөөс түлхэхэд хийцүү. Одоо доороо углуурах гэх тийм суур сайтай тийм. Инхээр зэрэг юм доор углуурах сайтай байгаа болохоор шат чинь ингээ унахгүй л те. Мэдээж дээр нь хүмүүс гараад өндрүүлсэн байгаа бас. Хөндрүүлсэн байгаа. Яг ингэж байхад та маш их одоо хятад болж байгаа. Чинь шатаараа гараад очиод байлдал харвал өөдөөс нь байлдаал. Тэгэл нөө алт усын зэргүүд чи байлдаж байгаа шүү дээ. Тэгэл яг байлдаж нилээ ингээд за зин цавчаал бомбын яг энэ хэсгээр одоо яах болоо гэд бүтэн 3 цагаар байлдсан. Ан маань цаад болон ч гэсэн бас мөчөөгөө өгөхгүй. За яг энэ цавчаал бомбын талд бол ер нь бол хятад зэргүүд бас их дэмжиж Самука жанжны зэргүүд бас дэмжиж оролцсон байгаа. Хятадны зэргүүд. Хятадны зэргүүд аль талдаа дэмжлэг болсон гэж. Монголын талд. Хятад ч угаасаа Монголын Монголын тэгээ өвөр монголчууд шүү дээ. Тий. Одоо Монголын одоо өмнөөс Хятад улс байсан дараад нь Монгол улс одоо тэгсэн. За. Киргизийн улс үүсэж байгаа дараад нь явсан гэдэг шиг л Хятадны зэргүүд маш их төхөн болсон. Яг бол цагаан ирмээр их ойрхон нутгалдаг байсан болохоор тэр яваар нутгалдаг байсан гитхан ч. Цагаан ирмийн сул талыг мэднэ. Маш сайн мэддэг байсан. За алтан улсын зэргүүд энэ үед бол ямар ч үнээр хамаагүй цавчаал бомбыг хамгаалах үүрэгтэй бүх хүнээ дуустал байлдав ч гэсэн. Алтан улсын жанжин ван ямар хүн байсан? Алтан улсын жанжин болохоор зэрэг Ван Юнцин гэдэг хүн байсан. Зөв. Нэг тийм жанжин тэр удирдах байгаа. Тэгээд дараад нь тулдаан төр зүр нэг засаалахад Зэв ноён Чингис хаан дээр очиж уулзчих. Завчаал бомб эзлэгдэх нь үү? Юу болж байна? Ван Юнцин гэдэг цөс ихтэй хүн удирдах байгаа юм байна. Чиний цөс тэгээд тэрнийхээс дутуу болж таарч байна. За даант минь үгүй л болоо да. Мэдхдээ одоо өөр аргаар тулах гэж байгаа. Шууд хуур хараг хэрэглэнэ. Ингэж хэлсэн баг. Хэрмээс гарах уу? Хэрмээс л гарах гэдэг. За. Нэг өдрийн дотор цавчаал бомб чиний мэдл орсон байх ёстой шүү. Хаанданы тушаалыг биелүүлье. Энэ Монголын ус төвшин дээр Монголын ус төвшин дээр байхгүй шүү дээ. Энэ хятадын сурвалж дээр тэмдэглэсэн байгаа тийм ээ. Тий. Ер нь бол энэ Ихван усын сурвалж дээр тэмдэглэгдсэн. Мөн юун дээр хар домог дээр бол цугс дурдаад өнгөрсөн байна. Бас нэг хүмүүст мэдлэг болоход Тангууд улс руу эхэлж товтлсон уу? Алтан улс руу эхэлж товтлсон. Тангууд хамгийн эхлээд Тангууд руу эхэлж товтлсон тийм ээ. Тангууд руу товтлсон. Энэ талаар дараа ярив. Тэгээ. За. Тэгээд нөгөөдөл чинь одоо зэвдийн тушаал гэж байгаа шүү дээ. Хуур харах хэрэглэегээ. Яг тэгээд дараад нь тун удалгүй шин аргаар одоо байлдаж эхэлж байгаа. Энэ яасан бэ гэвэл бүгдээрээ одоо
эвдэрч байгаа катапульт баллистагаа дөхүүлж ирээд Хэрэггүй болсон гэсэн. байгаа. Тий. Зүгээр нэг харуулдаг ч гэдэг юм. Ингээ харуулж байхдаа өөдөөс нь ингээ харуулж байгаа шүү дээ. Галцмаар харуулж гэж байхдаа өөрсдөө шатах гэсэн. Катапултаа юу? Тий. Тэр өөрсдийнх нь юм монголчуудын юм сүнлөө тэгээ цагаан армиас нөгөөдөл нь харж байгаа шүү дээ. Тэвэнгууд нь жаахан ухраад ирж байгаа. Ухраагаад цогцсон. Тэгэхэд алтуулсан жимж. Одоо л миний морин зэрэг гарахт цаг болсон байна. Одоо эдрийг нэг үсэн дуусгах хэрэгтэй байна. Үсэн дуусгая. Хөөж гараад ингээд үцгээд дандаа л нэг үхсэн зэргүүдээ ингээд тавьчихсан. Бүгд бид нар ч ястай энэ монголчуудыг ядсан байна да. Эзэнтэй. Энэ юу вэ? Ээл харъя. Энэ чинь юу вэ? Хатаасан бах уу да. Зүйтэй. Авч явахд чөнгөн. Аян замдч тэсвэртэй. Үл муу. Сайн хоол. Цаашдаа өмнө зүгийн сүм усыг дайлар мордохдоо энийг хэрэгэл. Хүнсээ ингэж бэлдүүлэх зохилтой юм байна. Монголчуудын үлдээгээд явсан бүгдийг цуглуул. Тү. За одоо эдгээр яг юу хэрэгэлж ямар байдал гаргаж ир гэдгийг үзэж штэ. Монголчууд мордны итсэн бололтой. Түрүүхэн тэнцээ харахад тэнцээ тавихад биш штэ. Тэгвэл мордын зэрэг араас нь гарах. Занга морд зэрэг гарч иж байгаа. Зэв жанжин. За 3 өдөрчин газар нэхүүлэн шүү гэж хэлсэн байна. 3 өдөрчин газар нэхүүлэн гэж одоо ингээд. Бидний цанаанд бол багтахгүй шүү дээ. 3 өдөр зүгтаа гэдэг тийм ээ. Өдөр шөнөгөө. Мод ингээд морд тавих шүү дээ тий. Өдөрчин газар гэж байгаа юм. Өдөрчин газар. За. 3 өдөр яваад бардаг газар л тавих гэж шүү дээ. Зөв байлаа. 3 өдөрчин газар тавих чинь. Яг араас нь ингээд хөөж байгаа байхгүй. Бүгдээрээ эмэйл дээр хевт гэсэн тушаалдаг байхгүй. Нуг дээшгээ нэг дууцсан харж байгаа. Цэргүүд бүгдээ эмэйл дээр хевтэж байгаа. Араас ирж байгаа цэргүүдийг бүгднийг харуулж эхэлж байгаа байхгүй. Бүгднийг харуулж явах та. Тий. Төнгөт нараас нөгөөдөл нөхөөгөл бити хол хайчхаа. Тэдний бараад өөрсөндөө ойрт нүдэнд харагд нүднээс нь бити холт гэдэг одоо зэв ингэ. Уламл нэхүүлэх гэдэг шүү дээ. Харагдаад байгаа байхгүй. Хэдргийн холд явчвал яг уу өгөөш биш болчихно. Нөгөөдөл нь хөөхөө байлж шүү. Тэг нь. Хариугүй л хөөхөл их байх гал байгаа. Хариугүй байх гал байгаа. Араас нь ингээд хөөж байгаа. Яг тэгж яхад урд нь бэлэн амарцсан мордоо сэлгээний мордоо зүгээр бэлэн тавьсан. Хонол хэрэгсэлтэй. Зөв. Яг давхиж явахдаа цэрэг болгон нэг морь газраас шуурч байгаа. Чинь одоо энэ чинь ингээд тавьсан байгаа шүү дээ. Араас нь хөөлөө одоо ингээд Монголын цэргүүд ирлээ газаас шуурлаа. Тэр чинь яаж вэ? Бүр амарцсан морь ингээд хүлээж байгаа. Яг ингээд дахиад ингээд явж байхдаа дахиад дундаа мордоо юу гэж хэлж байгаа. Дом бүрээгээ тат мордын юу л гэж чинь морд юу л гэдэж шүү дээ. Дунгт нөгөө нэг ядарсан морд нь үлдчихэж байгаа. Айснууд нь бол яах юм? Морийг яах юм бэ? Гэж хайчихж байгаа шүү дээ. Араас нь ингээд яг тэгэл ингээд одоо жоохон холт гэдэг. Тэгээд холдоод эхэлж байгаа. 3 өдөр чинь зайтай нэг хүч холдож байгаа. Яг тэгж холдож байгаа. Сөргөө хай гэж юухт нь яг дохоо өгöd байгаа шүү дээ. Чинь даргын жанжны яриа ойлгох сонсохгүй шүү дээ. Чинь одоо бөмбөрөөр хингэргээл дохоо гэж байгаа. Бүгд ширэн толгоноос арын цэргүүд шүү. Урдлын цэргүүд нь өөрийнхөө цэргүүдээ унгаач шүү дээ. Тийм хамгийн сүүлийн цэргүүд. Хамгийн сүүлийн цэргүүд ширэн толгом гаргаж ирж хагаад эргэж харж хагаад сөрөг шидэж байгаа. Дахин сануулгах сөргөө гэдэг нь 4 үзүүртэй. 4 үзүүртэй. Хаашааш газар буусан. Ухад нэг үзүүр заавал дээш харж байгаа. Дээш харж байгаа. Төмөр шүү дээ. За ингээд газар. Тэгээд мордоо ташуурд одоо ташуурөх гэл. Яг ингээд ташуудж байгаа. Эргэж хараад бүгд нэг хараа гэж байгаа. Эргэж хараад бүгд харж байгаа шүү. Алтуусын цэргүүд хөөлөө мордон бүтрээд байна. Сөргөнд бүтрээд авчиж байгаа. Тэгээд цаашаа аслаад яваад гэж байгаа. Би цаашаа нөхөж чадахгүй нэ. Хичээнж. Мор эцлээ. Мордын сөрөг. Мордын моргоч болчихлоо шүү дээ. Тий. Туурайг нь харахад энэ ч яста ийм юмараа хайрын сайхан мордоо алдчихлаа. За яах. Бид нар тэгээд мордоо сэлгэж ягаад эднүсийг нөхөн. Өнөөдөртөө энэ ч буудал. Монголчууд одоо холдсон. Яг ингэ буудалсан байна. Анх сөргөө хэрэгэлсэн түүх шүү дээ. Сөргөө гэдэг нь анх хэрэгэлсэн. Анх хэрэгэлсэн түүхэнд анх хэрэгэлсэн. Үе.
Тэгээд ингэ байж л чинь монголчууд ирэх нь ирэхгүй нэ. Нэг өдөр өнгөрлөө. Асаа цогтсон байна. Аа. Харуул ямар мэдээ. Нэг мөсөн цогтсон байна. Харуул ямар мэдээ өгсөн. Иргэн тойрон хин чалга. За. Шүм. Монголчууд буцаа байдаг. Явган. Яг тухаар нь бүгдээрээ одоо ингэ өглөхөд хүрээд байж байгаа. Бүгдээрээ хар хорон дээлтэй. Харанхууд одоо мэддэг бол тооны хөөч гэдэг юм уу зүгээр одоо ингэ хөө ингэ нүрээ ингэ болсон. За харанхууд ингэ хараад бүгд харуул цэргүүдийг очиад хоолойг гэж. Харуул цэрэг. За эсвэл сэмэрхэн хүзүүрийг харвах. Хүзүүнд оногцсон хүн чимээ гаргав. Туслаарай ч гэдэг юм хүн ойролдгүй юм байна. зөв шууд Нифт харж байна. Тэгээд хуаранда хааргаж яхад нь бүгдээрээ доошоо буугаад. тэр үзүүг онж харуун гэдэг ч бас Мэргэн байна тийм. Монголыг байна. Мэргшсэн л байсан. Мэргэсэн л харвачтай явуулж тээ. Чанча сэрээр юу болоо? Монголчууд ороод ирлээ. Аль юу болж байна гэж шууд гасаад татсан байна. Магадгүй саргуу ч юм уу, одгүй ч юм уу шүнийг сонгосон байж болно тийм ээ. Чи бидний хойноос хөөсөн. Алийг хэлмэрчлээ. Яна хэлмэрч нь одоо яа штэ. Асууж байгаа штэ. Эн чин зүрчин хэлээр ярьж байгаа шүү. Тийм. Эн чин хятад хэлээр ярихгүй. Тийм. Зүрчин хэлээр ярьж байгаа шүү. Зөрчин хэлэгдэх манай манж хэл шүү дээ. А тий. Ер нь одоо манж хамнираа дүнгус хэл. хамнирын түнгус. Одоогийн Одоо энэ хямны нурнаас цаашгаа сунгар мөрөн өөр нөрөөс цаашаа. за тий. За. Тэгвэл илүү хүмүүс ойлгоно тийм. Тийм. Нөрөөс ч. За. Чин одоо зүрчин хэлээр ярьж байгаа шүү дээ. За. Тэгээд шууд нөгөө жанчныг нь толгойг нь явуулж байгаа. Танай жанчны чинь морь зэрэг гэж ярьдаг гэсэн. Тэр яаж морь зэрэг нь гараад хөөцсөн юм чинь одоо нөгөөдөл чинь дахиад морь зэрэг татлага яг тэр тулдааны үед байхгүй. Явган зэрэг л хамгаалаад бол морь зэрэг нь гаргацсан байна. За яг ингэж гаргалтай үед бүгд тал талаас галцмаар харсан байна. Өдөржингөө. Галцмаар харсан байна. Тэгж байгаад нөгөө их шатаараа дайрч давталсан бүтэн арга ер нь 4-5 цаг гаруй тулалцсны эцэст Чамбайжанчны цэргүүд тал илүү хүнээ өргөдүүлж байж цагаан ирмийн орой дээр туг зоож байгаа. За ингээд туг зооход цэргүүд харна шүү дээ. Манай хайрын тийчээ ирчихчих. Туг гэдэг чинь одоо тийм алсаас харж байгаа шүү дээ. Тийшээгээ ингэж дайрч орж ирж байгаа. За ингээд цавчаал бомбтыг тийм ээ зэмийн цэргүүд одоо тэр ихэрмийн орой дээр гараад хайр найргүй байлтж байгаа шүү дээ. Бүгднийг нь хайр найргүй ингээд хятад доошоо бууд ингээд цавчаал бомбтыг өөрийн мэдлэлтэй оруулж авсан. Олзлогсыг бүгднийг цуглуул. Бомб гэдэг чи одоохондоо хот нь бол биш шүү дээ тийм ээ. Тий, одоо листтэй ойрхон чухал. Чухал бэхлэлт цагаан ирмийн хэсэг. Тий. Бүх олзлогсыг цуглуул. Эдгээр өөдөөс ийм шидэд байсан. Хар нутаг байна. Хар нутаг. Энэ цэргээр, энэ зэвсгээрээ зэв эзэнт минь. Манай цэргийг гэстэ хайр найргүй хаарцгсан. Тэр нь юу вэ? Дарив. Эцэн дарийг хэлж ирсэн байна. Ер нь дарийг хятад үүсгэсэн шүү дээ. Одоо энэ тий. Энийг хийсэн хүмүүсийг надад олж ир. Зэв жанжин уу? Тий. Тэгээд бас цагаан хэрмийн бэхлэлтийг дахин сэргээж байсан хүмүүсийг надад амьдаар авчир. Их хаан утгагүй. Яг тэгж хэлж байгаа. За тэгээд яг их хаан хурж ирж байгаа шүү дээ. Чингис хаан байна. Ийм олзлоо. Ийм эд шидний үе. Цахиураар ингэж асаагаад, цахиураар асаахад гал өгөөд шидэхээр тасардаг болдог. Ийм зэвсэг байна. Энэ юу хүмүүс? Цагаан ирмийг барьсан өшөө бас хамгаалахад бүх юмыг хийцгээсэн. Эдгээр байлцсан уу? Байлдаагүй. Арын албыг нь хийцгээсэн. Надад эдгээрийг хийж бүтээсэн эрдэм чадaltaй хүмүүс нь хэрэгтэй. Бусд нь хэрэггүй. Тэр дарийг бүтээсэн хүн бүр ялангуяа хэрэгтэй. Одоо эрдэм номтой хүмүүсийг нь үлдээгээд яа очиж зүггүй мó алтан улсынхныг аална хядна гэсэн юм бол байхгүй. Хэрэгтэй бас дундаас нь хэрэгтэй маа тийм шүү. За энэ тулдаан бол ер нь маш агуу. Одоо тийм ээ. Сургамжтай ялалт, сургамжтай тулдаан болсон. Энэ тулдаанд Монголын цэргийн бас их хохирол их гарсан. Үүнээс хойш
ер нь цайз хэрэм рүү яаж довтлох маш их тийм идээрээ практик гэх юм уу тийм дадлага туршлагатай болж ихэлсэн тулдаан бол Яхахгүй завчаал бомтын тулдаан байлаа. завчаал бомтын тулдаан байсан. Зэв жанчны энэ одоо хуурам эхлэх, уран аргач гэдэг юм уу тийм ээ. Энэ аргаараа бол хэрэгэлсэн. Мэдээж зэрэг дайн бол дайн. Айл ал талаас үргэлдэнэ. Гэхдээ эцсийн зорилго нь юу? Завчаал бомтыг эзлэх. Завчаал бомтыг эзлэснээр алдан улсын нийслэл зөндүүд ойртсон. Зөндөө эзлэх. Одоо хамгаалалтыг бол өстой зөндөө хот маань. Одоо зөндөө хамгаалт. Зөндөө алдаггүй болсон байна. Тэгэхээр энэ завчаал бомтыг эзэлж байгаа хүн зэв жанч. Зэв жанчны өөрийн ур ухаан их мундаг гаргасан биш нэ. Гэж нэхүүлж ийсэн байна. Араасаа нэхүүлж ийсэн байна. 3 өдөрч давхих газар. 3 өдөрчийн газар давхдаг. Хуурч явуулж ийсэн байна. Зэвийг миний үзүүг харавсан юм чинь чи одоо би чамайг хариугаа өгч саадалсан бол ийм гавья байгуулах байсан уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр зэв жанчны ялгуулсан алдар бол Монголын эзэд гүрний гаргашаа дайрсан талдаа энэ юу аа. Чингис хааны хүмүүсийг сонгох тэр чадвар. Ур чадвар. Хүн таних ур чадвар тийм ээ. Ирээдүйд ингэж их хэрэг болж байна. Энэ тулдаан бол монголчуудад бас их том сургамж өгсөн. Ер нь ингэж их шилдэг дайчин ирсэн их одоо хэрэм рүү дайрахад яаж хохирол багтаа эзлэх ёстой юм бэ? Ямар аргатай энэ чинь инженерүүд эзэлж одоо олдож авч шít. Эсрэг талаас их юм суралцдаг. Бүгдийг нь ядахгүй. Дайснасаа суралцсан. Дайснасаа. Хамгийн гол нь цагаан ярмыг яаж барьсан? Ийм хэрэм цайзыг эвдэхийн тулд эхлэлтийг эвдэхийн тулд ямар бага хохиролтой тулдах ёстой? Энийг бүгдийг нь анх удаа дарь гэдэг юмтай дулуурсан байна тийм ээ. Дарь гэдэг. Одооныхоор бол одоо гранат гэдэг ба шүү дээ. Тэр гранат гэдэг. Миний төсөөллөөр бол нэг даавн дотор нөгөө дариа бааж байгаа л нэг осч юм уу юм гарч олсон шүү дээ. Бостой олсон шүү дээ шийдсэн баг л та тийм ээ. За энэ яг хөө тэгээд сэрхт их хохирол үзүүлнэ. Мориндос их хохирол үзүүлж байгаа шүү дээ. Ер нь бол маш их хохирол үзүүлж байгаа. Тухайн хоёр талын цэргийн тоо тодорхой байдаг. Энэ дайнд цэргийн тоо бол зэв жанчны 3 түмэн цэрэгтэй байсан гэж зарим түүхэнд бичдэг. Зарим түүхэнд бол зэв жанчин бол маш их цэрэгтэй. Бүр 3 түм байтугай их цэрэгтэй гэж яриад байгаа. Зарим түүхэнд бол ерөөсө хитэн цэрэгтэй байсан мэддэхгүй. Гэхдээ маш сайн байлдж хийж завчаалыг эзэлсэн. Тийм түүх байгаа. Энэ бол зэв жанчны уран арга тактикаар эзлэгдсэн. Тийм түүх байгаа. За энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Дараагийн дугаартаа дахин уулзлаа. Түр баяр.